ард түзөө үзүүлж байна. Зохиолч Цэндийн байгалмаа. 1000 жил дургах ганц сарнай өгүүлэлэг. Навчис хийсэн намрын тэрнийг орой сэтгэл минь нэг л уйтай. Гадаа хүүхдүүд хөгжилтөнд тоглож, хөгшөд элдвийг ярилцсан өвгөд сарвчны доор даалуу тоглоно. Энд тэнд хосууд бие биедээ элдвийг шивнэхэд бүсгүй нь жаргалтай нарахгүй тас хөхрөн сууна. Гэтэл би ямар байна? Сэтгэл минь нэг л хоосон, хөнгөн гунигтай. Яагаад ч юм бэ гомдлоор дүүрэн, юу ч юм мэдэхгүй гүйлрэн нүдэндээ нүлмэстэй сууж байдаг. Төрсөн өдөр минь болох тэр өдрийн өглөө би ямар жаргалтай байваа. Хорвоо ертөнц дээр надаас өөр тийм жаргалтай хүнийг би урд нь хараагүй мэт санагдана. Хайр гэдгийг амталж, түүнээ мэдэрч, түүндээ уусан шингэсэн хүн л над шиг жаргалтай байдаг байх. Дөлгөө минь ёстой л нэрэндээ таарсан дөлгөөхөн, халамжтай, надтай л өөлөх юмгүй сайхан залуу илээ. Өдөр нь би дэлгүүр явж, түүндээ сайхан харагдах гэж үн хайрлалгүй өөртөө зогсон нэг даашинз худалдан авсансан. Яагаад ч юм би энэ өдрийг миний амьдралд тохиолдох хамгийн дурсгалтай өдөр болох байхаа гэж битүүхэндээ гордож байсан. Үгүй мөн гинэн амтэн шүү. Юм бүхнийг цагаанаар харж, итгэл гэдэг дөнгөнд хүлүүлэн нүд нь ганцхан түүнээсээ өөр хэнийг ч харахаа байжгсан байж. Урд өдөр нь дөлгөө минь намайг гэрт хүргэж өгөөд буцахтаа удаан гихч нь уруул дээр минь үнсээд тэврээд зогсож байхдаа нэг л их санаа алдаад хорогдоотч байх шиг байж үлээ. Харин тэр үед би хайрын далайд живчихсэн тэр бүхнийг сайн анзаарагүйсэн. Орой болж найзуудч ирж, би ч өөрийнхөө чадах хэрээрээ төрсөн өдрийн ширээ засаж, хэрэндээ л хөөрхөн харагдахыг хичээж билээ. Найзууд төрсөн өдрийн хүндэт эзэн ямар үзэсгэлэнтэй харагдаж байна хэмээлдээд эдэж уун хөгжилтцгөн. Би ч тэднийг хараад өөрийн ирэхгүй сэтгэл сэргэн баясавч, дөлгөөний байгаа байдалд санаа зовноод байв. Зочид эхнээсээ ерөөл өргөн бэлгээ өгч эхэллээ. Дөлгөө минь яа харахгүй нэг л сонин дүнсгэр тэрүүхэндээ дууга хураан хулмалцсан суун. Гэтэл юу болсон гэж? Тэнгэр минь ийм юм гэж байх уу да? Дөлгөөн хамгийн сүүлд босч хоолойгоо норгосноо над руу нэг л сонин харлаа. Бүгд л дөлгөөнийг шимтэн харж юу хэлэх болоо ямар бэлэг өгөх бол гэх шиг хүлээцгэн. Би ч гэсэн битүүхэндээ сүйн бөгж гордон зүрх минь түг цохилно. Тэр минь халааснасаа бугуун зүйлд гарган зүүж өгөөд гарын дээр минь нэгэнтээ үнсэн санаа алдснаа. Туула босоод ирдэ хэмээн багын минь найзыг дууддаг байгаа. Бүгд гайхан тэр хоёрыг ээлжлэн дуугийнхэн ширтлээ. Дөлгөөн үргэлжлүүлэн уучлаарай Мишель. Туул бид хоёр суухаар болсон. Туул жирэмсэн. Гэнэт дотор харанхуйлж нүдийг минь нулимс бүрхээд ирлээ. Цаашаа юу болсныг мэдсэнгүй, мэдхийг ч хүссэнгүй. Амьдралдаа хийж байсан хамгийн чөтгөр авмаар гуниг дагуулсан төрсөн өдрийн баяр. Ийхүү элдэг бодол дарагдан сууж байгаад хажууд хүн ирснийг ч анзаарсангүй. Хэн нэгэн мөрөнд минь хурч чи зүгээр үү? Ийм хөөрхөн охин уйлдаг юм уу гэснээ үл таних залуу халаасаа ухаж байгаа харагдана. Тэгснээ яана алчуур салбитэг алин ч алга гээд гараараа нулимсыг минь арчингаа инээмсэглэв. Тэгээд зөндөөл юм яриад байдаг. Үнэндээ ярьсан юмнаас нь нэгийг нь ч ойлгосонгүй. Гэтэл нөгөөх чинь хөөе ингээд хоёулаа танилцаагүй юм байна. Чи энэ байрных уу? Чамайг хэн гэдэг вэ? Намайг Баярбат гэдэг. Би энэ 2 дугаар орцных л доо. Чи намайг танихгүй байхаа. Би цэрэгт яваад саяхан ирсэн гээд урсгаж гарав. Мишель жаахан төгшөөсөн ч инээмсэглэн өөдөөс нь харснаа. Намайг Мишель гэдэг. Манайх нүүж ирээд удаагүй байгаа хэмээн хэлээд босон яв. Баярбат хүй чи ядаж баяртай гэж хэлэхгүй юм уу? Мишель чив чимээгүй эргэж чарлгүй тэр чихтэй гэрээ зөглөв.
Үүнээс 2 хоногийн дараа утсан дуугарахад харуул туулын дуугаар уур нь хүрсэн хэдий ч хүчээр бие барьлаа. "Байна уу?" Туул хэсэг чимээгүй байснаа. "Мишель, миний найз кафе дээр одоо хүрээд иртэхүү. Надад чамтай ярих юм байна" гээд хариу хүлээлгүй уцаа тасалчихлаа. Мишель яахаа мэдхээ болон бодож, "За яах вэ? Би ямар энэ хоёроос зүгтаах юм хийсэн биш. Ядаж очиж юм авъя да" хэмээн хувцлаж эхлэв. "Мишель, намайг уучлаарай. Ийм юм болно гэж хинч мэдсэнгүй. Надад дөлгөө үнэхээр таалагддаг. Гэхдээ тэр чамд хайртай. Би хүүхэдтэй болсон болохоор л намайг сонгосон. Тэдний ээж аав ямар зарчимч билээ. Чи өөрөө мэдэж байгаа да." Мишель, "Тийм шүү. Очиж миний багын найзтай шүү" хэмээн бодсноо. "Та хоёрт аз жаргал хүсье. Би юм аваад явлаа." "Мишель, найз нь харин энийг л хэлэх гэсэн юм. Чи одоо ганцаараа энэ кафегаа ажилуул л да. Найз нь ажил хийж чадахгүй байх. Тэгээд ч би ямар чамд тусалж байсан биш. Хамгийн гол нь би чинийхээ хамгийн үнэтэй хайртай эрднийг авчихсан шүү дээ. Найзаагаа уучлаарай" гээд өөрийн гэсэн юм аваад гараад явчихв. Мишель тэнэгэлзэн бодлоо. Бардам зан нь болохоор чи яах гээд байгаа юм бэ? Хүний ямар анх нээхэд чи 1 төгрөг өгсөн билүү хэмээн шивнэн. Гэтэл амьдрал дээр ямар үйлээ? Аав нь 1 хувийн компанид жолооч, ээж нь сургуульд үйлчлэгч, тэгээд 3 дүү, дээрээс нь өөрөө оюутан. Ганц амин зуулга нь энэ кафе. Ийхүү шийдэж ядан суудал дөлгөөнтэйгээ анх танилцж байсан нь бодогдлоо. Туул, Мишель хоёр багын найзууд. Туулынх боломжийн амьдралтай. Ээж нь гадаадын нэгэн төсөл дээр ажилладаг. Аав нь өөрийн гэсэн зах зээлтэй хувийн компанитай. Туул анх санаачлан Мишель дэмжснээр тэр хоёр бие дааж амьдрч үзье гэж шийдээд удтал ярилцсны эцэст кафе түрээслэж ажилуулахаар болов. Элдв зар уншиж 4-р хороололд байрлал сайтай, зочид буудал, бильярдтай 1 кафе сэтгэлд нь нийцэж сонгов. Гэтэл хамт явж үзэх өдөр Туул, "Найз нь өнөөдөр ээж аавтай хүлээн авалтанд орохоор болчихлоо. Миний найз үзээд таалагдвал авчих. Мөнгө яах вэ? Найз нь зохицуулнаа. Тэгээд ч хүнтэй ярьж арга ивийг нь олохдоо чи мундаг шүү дээ" гээд дөрвөлгөр хөөрхөн нүдээ эргэлдүүлэн ирмэв. Туулыг хинж харсан ёстой л талын хулан шиг омог бардам, өөртөө итгэлтэй, тормолцсон алаг нүд, дэрвэр сормуус, урт хөл, гойлог тэгш бие. Гантиг цагаан царай нь ер нь л европчууд төрхтэй охин. Тиймдээч эрчүүдийг тэр болгон ойшож үзэхгүй, байнга л нийллээлгэн, саллаалгэн, уйдлаалгэн. Мишельч тэр бүхэнд нь аль хэдийн дасчихсан сонсоод л инээгээд бас тэрүүхэндээ жаахан цаашлуулад явна. Мишель уцаар эрен кафег заалгаж аваад очлоо. Үүдээр ороод хартал 1 давхурт 2 хаалга байвч онгорхой байгаа шинж алга. Гайхан шатаар өгсдөл 2 давхурт буудлын үйлчлэгч хүн орж ирж байгаагч анзаарсан шинжгүй нүрээ бодон сууна. Мишель дэрэгд нь очин, "Уучлаарай, энд кафе түрээслэн гэсэн үү?" Нөгөө хүүхэн нүдээ нэг их том болгон хараад, "Тийм, чи яасан, үзэх гэж явна уу?" гээд муухан мушилзаад урд нь орон тонтгор бүхсээ хаялан алхлаа. Саяхан энд хятад хоол хийдэг байсан юм. Хүмүүс олон юм яриад хил ам хийгээд болиулчихсан. "За үзэж бай да, удахгүй босс ирнэ" гээд гараад явчихв. Доторх загвар нь ерөнхийдөө дажгүй юм. Ганц 2 юмыг нь жаахан өөрчлөгдөл болмоор ер нь их хөрөнгө хаяж сайн хийсэн ажээ. Гэтэл ханан дээр нь үлгсэн 1 зураг эрэхгүй сонирхлыг нь тадлаа. Борон үүл татсан бараан тэнгэр, доор нь хагарч цуурсан хуучин замын дунд ганц ширхэг зэрлэг сарнаа ургасан харагдана. Таалагдж байна уу? Гэх дуунаар цочин иргэн хартал дулаахан төрхтэй нүдэрээ инээмсэглсэн цэвэрхэн цагаан залуу зогсож байв. Мишель сандарсандаа, "Үгүй би
Энэ зураг кафе үзэх гээд хэмээн юу ярьж байгаа нь мэддэхгүй хольж хутхан ээрч гардаг байгаа. Тэгэхэд дөлгөө минь инээмсэглэн яасан айлгчхуу да тайван эхнээс нь ярьдаа гэв. Ингэж анх удаа кафед хайрт чамтайгаа учирч билээ. Цаг хугацаа ямар ч хурд юм битээ. Нэг л мэдхэд аль хэдийн хагас жил өнгөрчгөж. Туул бид хоёрын ажилч овоо урагштай явж байтал гинэт ийм юм болчихдог. Яагаад? Хизээ юунаас болоод энэ хоёр хүүхэдтэй болтлоо ингээд дотносчваа. Химээгээд нэгэнтээ санаа алдлаа. Ийхүү элдвийг бодон сууж байтал тоогооч эгч Мишелэ эгч нь чиний дуртай мөөхтэй хуургыг хийчихлээ. Хичээлдээ явахаас өмнө идчих. Царай чинь их цонхгор харагдаж байна гэв. Баярлаа цэцгээгчээ гээд маш их үлснөө сая л мэдэв. Мишель гэнэт хоолны үнэр аваад дотор нь муухай оргон ариун цэврийн өрөөрөө гүйлээ. Хэд сайн огуулж аваад гэцээ даран ярвасаар царайгаа толинд хараад гайхав. Түүний өмнө тэс ондоо Мишель зогсож байх нь тэр. Нөгөө байнга очтож байдаг нүд нь гуниг хурж, инээмсэглэж байдаг уруул дээр нь хөнгөн гуниг төрж, гэрэлтэж байдаг царай нь тийм гэхийн аргагүй ядарсан цонхгор харагдана. Яагаад ингэв? Нээрээ өчигдөр өдрөөс хойш юм идээгүй юм байна штэ. Тэгээд ингэж байгаа юм болов? Мишель ийхүү бодоод амаа зайлан нүрээ угаачхаад нэг л сулбгар хүн гарч очив. Цэцгээ гайхан охин минь зүгээр үү? Янз бүрийн юм идэж ууж хордлого авсан юм биш байгаа да. Алив их чинь хорсоол буцалгаад өгөхгүй. Уучлаарай цэцгээгчээ. Би идэж чадахгүй. Та харин надад хөрөгчнөөс нэг хүйтэн ус аваад өгөөч. Би хичээлдээ явахгүй бол хоцорхно. Үүнээс хэд хоногийн дараа Мишель биеийн нэг л сонин хоолны үнэр авах тоолонд л дотор нь муухай оргиод нойр ихтэй болж амархан ядарч нозоороотч байх шиг нэг л биш ээ. Гинэт арай гэж бодхоос ч аймаар бодол толгойд нь харван орж ирэв. Ер нь нэг тест аваад үзье. Нээрээ сүүлийн биений юм хизээ ирлээ. 7 дугаар сарын 10-нд ирсэн. Сар гарan ирээгүй юм байна штэ. Ийм бодтол хорвоо тэр чигээрээ хөмөрчих шиг болов. Тэрээр гэртээ орохдоо эмийн сан орж хулган байж 2 тест авав. Мишель бол хинж харсан нүдэн дулаахан хөөхөн охин. Дуграг харнууд жаахан өтгөнч гисэн хэлбэр сайтай хөмсөг, тас хар урт ус, шарвтар тунгалах царай, үл ялэг жижиг боловч хэлбэр сайтай хөөхөн хамар, улаан сарнаан дэлбээ мэт уруул, ер нь бүхэл юм зөвхөн Мишельд л тохирсон мэт. Орой гэрийнхнийхээ унтсан хойно ариун цэврийн өрөө орон тесттэй дүрж үзчихээд нүдэндээ ч итгэсэнгүй. Би зүүдэлж байгаа үсттэй. Тийм бицтэй. Энэ зүгээр л бодол дагаж зүүдлэгдсэн хар дарсан зүүд. Ээж минь одоо намайг дуудаад сэрээгээсээ хэмээн бодсоор Мишель дахин нөгөө тестээ сайтар харж байгаад зааврын дагуу шалгаж үзлээ. Яалтчгүй хоёулаа 2 зураас. Хөөхөн бомбгаар хацрыг нь яах хийхин зургүй нулимс даган бөмбөрлөө. Одоо би яана? Ямар тэнэг юм бэ? Хэрвээ эртхэн мэдсэн бол дөлгөөндөө туулаас төрүүлж дуулахгүй юу? Үгүй дээ. Мишель минь чи тэртээ тэргүй хоцорсон. Тэгээд ч дөлгөөн баярлаж энэ бүхний хүлээн зөвшөөрлөө гэхэд гэрийнхэн чамайг хүлээж авна гэж үү? Одоо нэгэнт бүх юм дууссан. Чи ийм л заяатай байсан юм байна. Анхнаасаа мэдгэл ёстой байсан. Хайр дурлалд нүд чинь сохорчхоод чи хитрхи харлан явсны чинь гор. Хэмээн хин нэгэн түүнийг тавлан чихэнд нь шивнэх шиг. Тэгвэл одоо би яах вэ? Эцэггүй хүүхэд гаргах уу? Гаргалаа гэхэд дөлгөөнд хүүгээ аав гэж өгч чадна гэж үү? Би л лав яасан ч хүүхдээ өгч чадахгүй. Өөрөө өсгөн гэхээр одоо амьдрал дээр ямар байдалтай байгаа билээ? Ээж аавд юу гэж хэлэх вэ? Ах дүү таньдаг хүмүүсийн нүрийг яаж харна? Нөгөө хүмүүжилтэй томоотой сайн охин чинь эцэггүй хүүхэд гаргаж гинэ гэд хавийн хүмүүс яриад унахаар муу аав ээж хоёрт минь сайхан сонсогдно гэж үү? Тэгээд яах ёстой болж байна? Мэдхгүй юм да. Яавал дээрвэ? Өөр арга байхгүй юм гэж үү? За маргааш эмнэлэг явхаас та.
хэмээн элдвийг бодан хэвцээр унтчихсан байв. Өглөө эртлэн босоод өөртөө хэрэг болох ойр зургийн юмаа бэлдэв. Ээж нь нэг удаа үр хөндүүлэхэд Мишель юмыг нь бэлдэлцэн хамт явж байсан болохоор ерөнхийдөө юу хэрэгтэйг гадарлаж байлаа. Мишель наана юмаа хийж байгаа ч дотроо түмэн бодолд ороогдно. За тэгээд хаана очих уу, хинтээ явах уу? Үнэндээ багын найз гэж хамгал нандин бүхнээ хуваалцаж байсан найз минь. Хайртай хэмээн итгэл сэтгэлээ өгч байсан хамгийн дотныг их хоёр нь ийм явдал гаргаж байгаа юм чинь хэндээ итгэх вүлээ дээ. Улсын эмнэлэг найдвартаач гэсэн хүн ихтэй. За байз. Хувийн гайгүй хэрнээ боломжийн үнэтэй эмнэлэг юу вэ? За ямар ч байсан гарыг. Гараад хаашаа явахаа мэдэхгүй хий димий зогсож байтал өмнө нь бор шаргал өнгийн Toyota Camry маркийн машин ирж зогсоод "Сайн уу Мишель? Чи хайчхан вэ? Би хүргээд өгье" хэмээн машиныхаа цонхоороо мэдлэх нүдний хар шилтэй залууг гайхан харвал "Чи чинь арай танихгүй байгаа юм биш үсттэй. Баяр батал байна штэ. Дээр хоёулаа тоглоомын талбай дээр танилцаагүй юу? Яагаав нөгөө чи" гэд инээмсэглэснэ. "За суучих, найз нь хүргээд өгье. Хааждгийн бэлээ" гэж байсан юм аашгүй. Мишель хэсэг тэнэгэлзэж байснаа машинд суулаа. Гэтэл Баярбат "За хадагтай хаа хүрэх вэ? Би бэлэн" гэв. Мишель юу гэхээ мэдсэнгүй. Ямар хэнийг ч мэдгүй хүнд би эмнэлэг явж өрөө хөндүүлэх гэсэн юм а гэлтэй биш. Яахаа шийдэж чадан чимээгүй суусаар л. Баярбат хэсэг харж байснаа "Чи завтай байна уу" хэмэв. Мишель дуугийнхан хар аяндаа толгойд өгчихв. "За тэгвэл би мэдээд өөрийнхөө очих дуртай газар руу чамааг аваад нислээ" хэмээн инээмсэглэв. Мишель толгойд охингоо өөдөөс нь хараад юундаа ингэж юм л бол энийгэд байдаг юм байна гэж бодсноо. Энэ удаа Баярбатыг сайтар ажиллаа. Жижигтэр сэргэлнүүд, бордуу царай, байдгал энгийн залуу. Гэхдээ нэг л сонин түүнд дотн санагдаад байв. Тэд явсаар хүүхдийн цэнгэлдэх хүрээлэнд ирлээ. Баярбат "За найзынх нь эрэх дуртай газар энэ дээ. Энд хүүхэд бүр жаргалтай, хөөрсөн, баярлсан, инээд цалгиж байдаг болохоор би эрэх дуртай байдаг юм. Ганцаараа өссөн болоод ч тэрүү найз нь мууга мэдгүй бас хүүхдэд их хайртай" гэд дахиад л инээмсэглэв. Тэр хоёр явсаар алсын харагч дээр ирлээ. Дээшээ алгуурхан хөөрөх тусам Мишельд яагаад ч юм мэдэхгүй нэг л сонин мэдрэмж төрнө. Гэтэл хаанаас ч юм нэг жаахан охин хөөрхн нь аргагүй хот инээх дуулдахад үүнийг сонсоод Мишелийн дотроос бас нэгэн хүүхэд "Ээж намайг аврал та" гэх шиг. Гэнэт Мишель эхэр татан уйлчхав. Баярбат сандран "Яасан? Чи зүгээр үү? Өндрөөс айдаг юм биш үз?" гэд дөхөн сууж гараас нь барьлаа. Мишель яг л аавдаа эрхлэж буй жаахан охин шиг энгэрт нь наалдан уйлж гарав. Баярбат хeel сандран тайвшруулах үгээ олж ядахтаа дэмэл мөрийг нь зөөлөн алгадан "Уйлмаар байвал уйл л да. Дотроо онгойтол хамаг ямаа гадагшлуулад ав. Надаас санаа зовлтгүй. Уйлмаар үедээ уйлж байх хэрэгтэй" гэдгийм билээ. Мишель хэсэг уйлж байгаад овоо тайвшруу бололтой толгойгоо өргөн нулимсан арчингаа санаа алдаад "Уучлаарай намайг. Үнэндээ бие барьж чадсангүй. Ярил их урт түүх. Зүгээр л ерөнхийд нь хэлэхэд би түрүү эмнэлэг явж үр хөндүүлэх гэж байсан юм. Тэгтэл саяны охиныг инээхэд тэссэнгүй. Чи намайг юу л гэж ойлгон дураараа л бол. Би" гэд цааш нь ярих гэтэл Баярбат нөгөө л инээмсэглэлээрээ инээмсэглэн "Цааш нь яриад хэрэггүй. Хоёулаа чинь тоглох гэж ирээ үсттэй. Одоо дараагийн тоглоом гинжин дээр суух уу?" Тэр хоёр паркийн бараг бүх тоглоомн дээр сууж дуусгав. Хэдий ядарсан ч гэсэн Мишелийн сэтгэл овоос хэрэгсэн нь илт. Тэгээд зайрмаг авч идэнгээ сандал дээр очиж суутал Баярбат "Чи эндээ босолгүй хүлээж байгаарай. Найз нь 10 минут. Заавал хүлээн шүү" гэд гүйгээд явчихав. Мишель учрыг нь олж ядан зайрамгаа идэнгээ хизээ хамгийн сүүлд энд ирж тоглолоо. За байз. 4-р ангиа төгсдөг жил байхаа.
аав нь шагнуулсан гээд 3 хүүхдээ дагуулan ирж тоглож байсан санагдана. Тэр үед ээж нь том гэдэстэйгээд яваагүй. Аав нь л өдөржингөө тоглуулад дараа нь бамбрууш кафед орж зайрмаг авч өгөөд бүгд хөгжилдөн гэртээ иртэл ээж нь байдаггүй. Аав нь сандран хөлсөө арцаар хажуугийн хашааны хөршөөс асуутал төрх рүү явсан гэв. Энэ үед баг дүү отхон нь төрсөн байсан. Ийхүү өнгөрснөө цухас удан инээмсэглэн сууж байтал гинэт ард нь гитарын дуу ихшиглэв. Гайхан эргэн хартал Баярбат. Бороонд норсон цэцэг минь, бодолд дарагдсан сэтгэл минь. Болоогүй хайрын дуу минь, болзоогүй хөвгүүнийг хүлээсээр сэтгэл минь буруугүй хэмээн дуусаар өөдөөс нь инээмсэглэн ирж яв. Яг л энэ мөчөд Мишель нэгэн гайхамшигт ертөнцид очсон мэт боллоо. Маргааш нь эмнэлэг явхаар тохироод Баярбат Мишель хоёр салав. Мишель өглөө босон усан доронгоо гидсээ аажуухан илж. Миний хүү ээжигээ уучлаарай. Ээжд нь даанч өөр арга алга. Аав нь өөр ээжээс маамаатай болж байгаа. Хорвоод мэдлэх хойгүй хонгор үрмэн хагцээ да. Ээж нь зүтгээд чамаагаа гаргалаа гэхэд. За, ер нь мэдэхгүй хэмээн мэлмэрэн байж билээ. Хувцаа өмсөн ойр зүрийн бэлдсэн юм аваад гартал Баярбат аль хэдийн ирчихсэн орцных нь үүдэнд хүлээж байв. Тэндээс хөдлөөд Баярбат зүгээр өхөө эхлээд жаахан юм эдсэн дээр баха гээд юу ч болоогүй мэт хөгжин амандаа дуу аялан явна. Мишель түүн рүү харснаа үгүй энэ хүний ярьж байгааг миний байж байгаа таарчтэй. Намайг ямар хэцүү байгааг мэддэгч болоосоо химээснэ. Нэрээ энд Баярбат ямар буруутай вүлээ? Харин ч намайг гээд ажлаа хаян байж тусалж байгаа нь их юм. Нэрээ энэ нөхөр юу хийдэг юм болоо? Бас яагаад заавал надад туслах гээд гүйгээд байдаг юм бол? Хэмээн элдвийг удан халуунд нозоорон зөөрмөглөн явна. Мишель, чи шүн унтаагүй юм уу? Бид нар ирчихлээ гэхэд гинэт яана гэсэн бодол толгойд нь харан орж ирэхэд хаашаач хамаагүй хинч мэдхгүй газар руу гүйчихмээр санагдав. Тэрээр нүдээ нухалсаар үгүй ямар халуун байна хэмээн үгэлсээр буугаад хартал ашгүй эмнэлэг биш нэгэн кафений үүдэнд зогсож байв. Чамд сайхан хар шүл захиалчихлаа. Би харин юу иддгийм бэлээ? За мах ихтэйгэр нь гуляа шиднэ хэмээн Баярбат өөртөөгөө ярин өөдөөс нь хараад инээмсэглэв. Хоол ирэх хооронд хоёул дуугүй сууж байснаа Баярбат. Мишель, надад чамтай ярих юм байна. Чи харин уурлалгүй сайн бодоорой за. Үгүй уурлсан ч яах вэ? Гэхдээ л сайн бодоорой хэмээн өөдөөс нь тийм гэхин аргагүй сэргэлнүүдээр цоригтой ширтээд. Чи хүүхдээ битгий ахуулаач тэгхүү. Ер нь хоёулаа гэрэлчгий л дээ. Би гээд цаашаа ярих гэтэл Мишель. Юу? Чи чинь мангар юм уу? Би тийм тоглоом хийчихмэр хүн шиг харагдаж байна уу? Энэ хүүхнийг ийм байдалд байгаа дээр нь жаахан тусалж байгаад өөрийн болгоод авчихъя. Ер нь яасан ч яадаг юм. Өмөөрч хамгаалах, тусалд дэмжих хүнгийн өрөвдөлтөө нэгэн байна гэж бодоо юу чи? Химэн нэг амьсгаагаар дуржигнуулж аваад хаалга савн түүнийг орхин тэр чихтэй гарав. Мишель тэндээс гараад кафе руугаа явах замдаа юунд ч юм уурн хүрэн гомдно. Гэтэл мөнгөө төлөөд орохдоо үүдэнд дөлгөөнтэй халз таарлцчихв. Хин чимээгүй байснаа дөлгөөн төрүүлэн ам нээж. Сайн уу? Чи зүгээр үү? Царай чин гэтэл Мишель хэгжүүрхэн. Би зүгээр гайхалтай сайн байгаа. Чи тэр санаа тавьдаг хүнээ л очиж анхаар гээд явчихв. Дөлгөөн хойноос нь гайхан харж байснаа. Энэ минь яасан ууртай болчихоо вэ? Урд нь ингэж уурлаж байхыг нь ёор хараагүй юм байх чинь. Аргачгүй дээ. Надтай энээс өөрөөр яаж ч харьцах вүлээ дээ. Би ер нь юу хийчих вэ? Эргээд толгоогоо шаах юм биш байгаа да. Чи минь уг нь ховор сайн эмэгтэй юм шүү дээ. Тэглээгээд би хүүхдээ яах вүлээ дээ. Нэг л мэтгэд бүх зүйл хоромхон зуур болоод өнгөрчихлөө.
Тэгж байгаад өөрт нь сайн хүнтэй уулзрахаараа намайг мартна үсттэй хэмээн өөрийгөө зөвтгөн бодоод машин руугаа явлаа. Мишель харин энхэн мөчөд зүрх нь зогсчих шиг болов. Хүүхэд нь гидсэн дотроос "Аава, миний аава, таны цусны нэгэн хэсэг би энд эрүүл саруул боожж байна шүү" гэх шиг. Мишель байдгаараа догдлон түг хэмээн хүчтэй зохилох зүрхээ алгаараа даран "Би яагаад жирэмсэн гэдгээ сая түүнд хэлсэнгүй вэ? Хамаг юм баяр утаас л боллоо. Би ямар харагдсан бол? Миний гэдэс мэдэгдсэн болов?" Харин энхэн мөчөд дотор хүн нь "За болдоо Мишель минь, юун ихэн боддгийм. Тэрдээ тэргүй урдын дүлгөөн одоо байхгүй" хэмээн шивнэлээ. Хагас сайны өглөө босоод иртэл ээж нь сайхан банштай будаатай цай хийчихсэн. Аав нь орон дээрээ сонин гарчглан дүү нар нь гал тогооны өрөөнд маасл сахартай далхаа идэнгээ надад 5 банш, чамд 6 банш байна хэмээн шулганалдана. "Өө, миний охин сэрчгээ юу? За, гар нүрээ угаагаад цайгаа уу. Их ядраа байлгүй дээ. Ойрдоо шалгалчүүлэг, дээрээс нь ажил гээд энэ герт их л нэмэр болж байна да миний охин" гээд духан дээр нь үнэрлэв. Тэгтэн яагаад ч юм хамрынхан самсаа шархираад ирлээ. "Би яасан эмзэг мэдрэмтгий болцгоо вэ? Эсвэл жирэмсэн болохоор ингэдгийн болов? Уурлаж, гомдож, инээж баярлах нь амархан яг л хөгшин хүн шиг болцгоч" хэмээн өөрийгөө шоолов. Цайгаа уучгаад угаалга хийж байтал үүднийх нь хонх дуугарах дуулдав. Дүүн гүйж очин хаалга тайснаа гартаа сарнаа цэцэг ууттай юм барьчихсан. "Эгчээ, энийг танд нэг хүн өгч байна." Мишель гайхан уутыг онгойлготол нэг дугтвэ сандал дээр бие биеэ түшин зэрэгцэн сууж буй эмгэн өвгөн хоёрын шавар баримл байв. Тэрээр учрыг олж ядан загтлыг хартал Мишельд гэхээс өөр юм бичигдээгүй харагдана. "Сайн байна уу Мишель? Чамайг уурлуулсандаа үнэхээр их харамсаж байна. Би хэлэх аргаа олохгүй жаахан буруу ойлгуулчих шиг боллоо. Би өөрөө эцэггүй өссөн болохоор хүүхэдтэй болвол яагаад ч өнчрүүлэхгүй гэж өөртөө тангараг тавьсан юм. Гэвч харамсалтай нь цэрэгт байхдаа зодон хийгээд төмсгөө бяц өшгөлүүлээд хүүхэдтэй болж чадахгүй болсон. Би чамд энэ бүхнийг уг нь хэлэх хэрэггүй байх л да. Тэгтээ би чадахгүй. Би чамайг анх хараад л дурлсан. Дараа нь чамайг эмнэлэг явж хүүхдээ ахуулна гэхээр чинь ямар нэг аргаар болиулах хэрэгтэй байсан юм. Ямар ч байсан би чамд хайртай гэдгээ мэдэж байна. Бас хүүхдийг чинь өөрийн хүүшгэл санаж явах болно. Та хоёр надад бурхны илгээсэн бэлэгч юм билүү? Эмэгтэй хүн анхны хүүхдээ ахуулах муул гэдгийм билээ. Миний захиаг уншаад намайг ойлгож чадвал би чамайг өнөө орой 19 цагт анх уулзсан газараа хүлээж бай. Энд 9 ширхэг сарнаа байгаа. Чи бид хоёр танилцаад 9 хонож байна. Магадгүй чамд богино хугацаа мэт санагдаж байж болох юм. Анхны харцаар дурлан гэж байдгийм байна. Би чамд хайртай. Энэ бүхэн миний чин сэтгэлийн үг шүү. Хүндэтгсэн Баярбат. Баярбат болцсон газараа ирэх болов уу яах бол хэмээн цагаа байн харан зогсно. 19 цаг 10 минут боллоо. За 19 цаг 30 минут гээд ирэхгүй бол явъя да хэмээн бодон зогсдол Мишель энэмсэглэн ирж яваа харагдахад Баярбат баярлсан гэж тоймгүй. Чамайг ирэхгүй бол яана гэж айж байсан шүү. Цаг ямар удаан өнгөрөв гээд энэмсгэлснээ халааснасаа бугуйн зүйлт гарган гартан зүүж өгөөд гарын дээр нь үнсэнгээ. Надтай ирсэн хонгор чамаагаа насан туршдаа үнэнч хайрлаж явах болно гэж цэрэг хүний ёсоор андгаалээ. Мишельд энэ нь нэг л танил санагдав. Баярбат үргэлжлүүлэн "Чи минь 1000 жилд ургах ганц сарнаа шүү дээ. Энэ сарнаагаа би хайраар тэтгэж халамжаараа инхрийлж явах болно. Наддаа итгээрэй хайрт минь" гээд баяртай наргагүй Мишелийг дээш өргөн хөөрнө. Мишель харин дотроо энэ инээмсэглэж байгаа бас гаргаж байгаа үйлдэл нь дүлгөөнтэй ямар адилхан юм бэ? Эсвэл би дүлгөөнд тийм их хайртай болоод түүнтэй харьцуулаад байгаа юм болов уу хэмээн бодов.
Баяр бат бүр догдолчихсон. Мишель, миний хайраа, хоёулаа маргааш өрхийн имлэг явж хяналтанд оръё. Тэгэхгүй бол жижигхэн зулзаг маань бид хоёрыг хүлээхгүй томорсоор байна шүү дээ. Химэн яг л өөрийнх нь хүүхэд юм шиг гэцийг нь аяархан илэнгээ хэлв. Энэ үед Мишель өөрийн ирэхгүй баярлан баярын нулимс унаглаа. Хүүхдийн хөгжил сайн, хэвийн байна. Чи харин өөрөө хордлоготой даралт жаахан их ядаргаатай байна. Сайн амарч витамин уух хэрэгтэй. Яасан орой ирж хяналтанд ордгийм бэ? Ямар ч байсан одоо эход харуулчих. Карт ч нь байна уу? Аваагүй бол доороос 500 төгрөг тушаагаад маягтыг нь аваад ир. Би бичиж бай. Чи эходоо харуулчаад буцаад хүрээд ир хэмээн эмч үүрэгдэв. Мишель эход харуулахаар дугаарлан Баярбат картны мөнгө тушаахаар явв. Тэрээр хурч ирээд хайр нь мөнгөө тушаачглаа. Миний хайр ядарч байна уу гэд үсийг нь нилээд зогсож байтал эхоноос гарч ирсэн хүн тэр хоёрыг хараад хөшчих шиг болсноо залтай наргагүй инээмсэглэв. Сайн уу Мишель? Ямар сонин хүн бэ? Чи юу хийж яваа юм? Гэх дуунаар эргэн хартал туул зогсож байлаа. Сайн. Чи сайн уу? Би гээд төгдөрснээ энд хүнтэй уулзах гэж явна гэтэл цаанаас Мишель гэж байна уу? Хэмээн эхоны совлогч дуудав. Баярбат, миний хайраа чамайг дуудаад байна гэхэд Мишель сая сэхээ орон баяртай гिचгээд бушуухан түүнээс холдлоо. Эмнэлгээс гараад туулын дотор маш хөнгөн сайхан байв. Манай хүн чинь дуугүй байж байгаад зэрэг амжуулаад байсан юм биш үү? Гэтэл би хамаг буруу хүлээгээд яваад байсан байдаг. Яасан айхтар юм бэ? Найз гээд хамаг юмыг минь яриулдаг байсан байж. Өөрөө юу ч хэлдэггүй хэмээн бодохын сацуу дөлгөөнтэй учирсан анхны учрал нь бодогдов. Туул баргийн эр хүнийг тоодоггүй хэрнэ дөлгөөн яагаад ч юм үнэхээр их таалагддаг байлаа. Би тэр өдөр Мишельтэй хамт явахгүй яав да. Тэгсэн бол Мишелийг биш намайг л сонгох байсан. Шаал дэмий хүлээн авалт нэртэй бие биедээ худлаа ярьж томорч гайхуулсан томчууд дээр очсон юм. Тэр өдрийн маргааш нь Мишель их л цовоо утастаад. Найз нь нөгөө кафег авахар болоод гэрээ хийчихлээ. Тэгсэн чинь заавал аж ахуй нэгж хэрэгтэйгээд би сандарлаа штэ. Босс нь харин за яах вэ? Адилхан залуу улс байна. Ойлгож байна гэд хувь хоорондын гэрээ хийчихлээ. Татвар тайлан бүгд манай нэр дээр яваг. Чи харин хугацаанд нь мөнгөө төлж байна шүү гэдэг байгаа. Би ч бөөн баяр. Тэр тэглгүй яах вэ? Ямар ч асуудалгүй гэсэн. Ямар аятайхан залуу гэж. Бас найз нь түрээсийн мөнгөөч хасуулсан. Урьдчилгаанд тал мөнгө өгөхөр болсон. Тэгсэн чи ямар шидтэй хүүхэн бэ? Бүх юмыг л өөртөө ашигтайгаар эргүүлээд байх юм гээд инээж байгаа нь ямар хөөрхөн гэж химэн дуржигнуулж гарав. Гэтэл туул хөөе, миний найз арай дурлцсан юм биш ээ. Чамайг ингэж эр хүний талаар ярьж байхыг чинь ерөөсөө сонсоогүй юм байна. За, уулзаж байгаад тухтайхан яри химэн тэр хоёрын яриа өндөрлөв. Туул дөлгөөнийг анх хараад үнэхээр гайхлаа. Ийм залуу бас байдгаа. Энд ч хүүхнүүдийг ойм шигээл сольдог байх та. Мишель азтай ямаа химэн анх удаа найздаа жинхнээсээ атаархав. Ер нь кафений бүхий л ажлыг Мишель л гардаж хийнэ. Туул ерөнхийд нь сонсоод ашгаа хуваагаад явдаг байв. Нэгэн орой тэр хоёр улирлын тайлангаа гаргаад ашиг орлогоод өгнөж үзтэл ашигтай ажилласанд баярлан ажилчдаа урамшуулан өөртөө жаахан шар ариг уун сууцгаав. Дөлгөөн үг хэлэн хоёр сэргэлэн охиныхоо төлөө гэснээ нариган болгон туула чи азтай ерөнхий шүү. Танаа гүйцэтгэгч нь чадaltaй дайчин ухаалаг эмэгтэй гэж хэлэхэд нь дахиад л атаархлын ман тадлаа. Би тэр болгон уугаад байх зав гардаггүй. Өнөөдөр та хоёртой байгаа дээрээ жаахан уучих уу гэд Мишель рүү харав. Гэтэл туул за та хоёр ч бүр эхнэр нөхөр шиг болчихжээ. Мишель хатагтай нэг удаа зөвшөөрөх байлгүй дээ. Би ч гэсэн ойрдоо сайхан суусангүй. Өнөөдөр гуруулаа сайхан ууна гэд худлаа инээн. Ийхүү хөгжилдөн сууж байтал Мишелийн утасанд дуугарав. Гэрээс залгаж байна. Яасан бол гэд гарч ярьснаа орж ирээд. Найз нь явахгүй бол болохгүй нэ. Отгоо халуураад гүйлгээд байна гинэ.
ээж түргэн дуудчихсан гэж байна. Намайг хурдан хүрээд иргэнэ. Тийм үү, зүгээр үү? Найз нь хүргээд өгье хэмээн дөлгөөн ухсхийн бостол. Үгүй, чи юм уучсан байгаа. Тэгээд та хоёр хоёулаа арай хийж нэг завтаа сууж байхад би такси бариад цэцгээ ихтэй хантайд өгчгий. Та хоёр сууж байгаад яв. Болгоомжтой яваарай. Машина эндээ үлдээгээд хөлсний тэрэг бариад яваарай. Би очиод уцтыг гэв. Үнэхээр зүгээр үү? Чи болох юм уу гэд түүнийг үнслээ. Туул харин дотроо. За туул минь чамайг эвэж байгаа юм биш үү? Өөр ийм аз боломж олдох уу гэснээ. Мишель нэрээ зүгээр үү? Найз нь хүргээд өгөх юм уу хэмээн худлаа үнэн асуусан болов. Баярлаа, найз нь зүгээр. За явах уу цэцгээ ихчээ? Ингээд тэр хоёр яарвчлан гарлаа. Туул дөлгөөн хоёр эхлээд Мишелийн талаар бас бус ойр зургийн юм ярин уусаар нэлээд согтсон харагдана. Үнэн хэрэгтээ Туул дөлгөөний нүдийг хариулж байгаад хөөхөн аргалаад байв. Туула, чи уг нь сайхан хүүхэн штэ. Яагаад чамд найз залуу байдаггүй юм бэ? Яах вэ? Чам шиг нь олдохгүй. Олдсон нэг нь найз охинтой. Би ингэж нэг оройг чамтай хамт өнгөрүүлэхийг ямар их хүсдэг байваа. Гэт санаа алдав. Тэгснээ, за хоёулаа гарах уу? Цагч нэлээ орой болчихлоо. Хүмүүс ч юу гэх юм бэлээ. Тэндээсээ гараад такси барих гэж зогсож байхдаа Туул дөлгөөнийг налан хүйтэн байна. Даарч байна хэмээн эрхлэнгүй дуугарав. Таксины арын суудалд суугаад нэг л мэдхэд тэр хоёр үнсэлдэж эхэллээ. Жолооч толиндоо харан хаашаа явах вэ гэтэл Туул чигээрээ явж бай. Замдаа заагаад өгье хэмэв. Өглөөс эртэл дөлгөөний дотор гэж авах юм алга. Нүдээ нээгээд харуул зочид буудалд унтаж байх нь тэр. Гайхсхийн урд хүний явдлыг санахыг хичээлээ. Туултай хоёулаа таксинд суугаад үнсэлдэж байснаа санагдана. Тэгээд яалаа химээснэ арай гэж бодоод хөнжлөө сүхтэл нүцгэн хөвтөж байдаг байгаа. За баларсан. Одоо Мишелийн царайг яаж харна? Тэрээр урд нь олон охинтой унтаж хөвтөж, үерхэж, дурлаж явахдаа аль нь дээр нь ч ингэж балмагдж байгаагүй санагдана. Туул уснаас гарч ирэн дөлгөөнийг үнсээд эрхлэнгүй дуугаар ядарч байна уу? Чи ч их ажилсан шүү хэмээн инэв. Үнэндээ дөлгөөнд босгоч тэнхэл байсангүй. Туул өөрт нь орж хөвтгээд тэр арсныхын зөөлөн, үнэрнийхэн тансаг өөрийн ирэхгүй дурыг нь өдөв. Дөлгөөн Мишельтэй танилцсанаас хойш нэг ч хүүхэнтэй унтаж уулзаж явсангүй. Мишелийг хэд оролцсон боловч цаатах нь хүнтэй унтаж үзээгүй болохоор хугацаа хэрэгтэй байна гэд халгаадаггүй байв. Дөлгөөн өөрийн ирэхгүй Туулыг биедээ татан ойртуулбал тэр яг л эмэгчин барс шиг мартахын аргагүй гайхамшигтай халуун байлаа. Энэ өдрийг тэр хоёр дахин хамтдаа өнгөрөөгөөд орой л нэг юм салцгаав. Машиндаа суугаад утсаа асаадал Мишелээс зөндөө дуудлага мессеж ирсэн аж. За байз, юу гэж хэлдгийм бэлээ? Хэд хоног ажиллаар гэнэт гадагшаа явахаар болчихлоо л гэж хэлхээс хэмээн бодож амжив. Туул их л баяртай байлаа. 2 хоногийн дараа утсан дуугарав. Хартал дөлгөөний дугаар. Тэр хоёр олон юм ярилгүй шууд ойлголцсон. Харин Мишельд энэ талаар юу ч хэлэхгүй хэмээн тохиролцов. Мишель дөлгөөнийг үнэхээр их санаж байлаа. Ашгүй 7 хоногийн дараа дөлгөөн уцтаж, "Сайн уу хонгороо, найз нь ирчихлээ. Орой 18 цагт яваад очие." Мишельч бөөн баяр. Хүлээх тусам цаг өнгөрч өгөхгүй зовоож байлаа. Хоолнд орчхоод анх Мишель дөлгөөнтэйгээ унтаж билээ. Дөлгөөн, "Чи нэрээ онгон байсан юм гэж үү? Миний жаахан охин чамдаа баярлалаа. Намаагаа уучлаарай. Би чамдаа яг одоо улам хайртай болчихлоо. Найз нь чамаагаа хизээч орхихгүй гэд хайрлан байж инхрийлв." Туул тэр өдрөөс хойш дөлгөөнийг хараад байдаггүй. Уцтаад ч утсаа авдаггүй. Үүнээс 1 сарын дараа Туул нэг л биш байгаагаа мэдэв. Дөлгөөн лүү мессеж бичин "Надад чамтай ярих юм байна. Өнөө орой 20 цагт Сөүл ресторанд хүлээж бай. Эрэхгүй бол маргааш" гэхэд Мишель бүгдийг нь мэдсэн байх болно. Надад хамаа алга. Дөлгөөн юу ч хэлэлгүй чив чимээгүй сууна. Туул уйлаад
Би тэгээд яах юм бэ? Ямар ч байсан анхны хүүхдээ ахуулахгүй. Тэгээд ч ээж мэдчихсэн. Танай ээжийг мэднэ уулзна гэж байна лээ хэмээн худлаа хэлв. Дөлгөөн сууж байснаа надад хугацаа хэрэгтэй байна. Хэдий хэр хугацаа гэж. Энэ хүүхэд чинь 7 хоногоор өсдөг гэж байна лээ. Сүүлчийн хугацаа Мишелийн төрсөн өдргээд гараад явчихв. Ийхүү туул өнгөрснөө бодон хорвоо чийч хуурмаг явдлаар дүүр юм да. Тэгтээ надад ямар буруу байгаа юм? Би ч гэсэн хайрынхаа төлөө л явсан. За дөлгөн хонгор минь, чи одоо бүх зүрх сэтгэлээрээ минийх болсон. Чамдаа сайхан гинтийн бэлэг барина гэснээ нэрээ дөлгөн итгэх болов? Гэхийн сацуу нэгэн бодол толгойд нь харан орж ирэхэд өөрийнхөө сэргэлэн гайхан өөрийн эрэхгүй инээд алдав. Оройн нь дөлгөөн туул хоёр хооллож дуусаад туул аяг тавгаа угаачхаад дөлгөөний хажууд очин эрхлэнгүй дуугаар надад чамтай ярих юм байна гэв. Гэтэл дөлгөөн би ажилтай байна. Дараа ярих химээгээд бичгийн ширээнийхээ ард очиод суучхав. Туулын уур нь гэнэт ихээр хурч. Чи хизээ тэр хүнийг мартаж намайг туул гэдэг хүнийг хардаг болох юм бэ? Би чиний нүднээс Мишелийг хардаг байсан тэр нүдийг хүлээсээр бүр цөхрлөө. Би яагаад чамайг хайрлуулж болдоггүй юм бэ? Чиний тэр Мишелтэй чинь би өнөөдөр эмнэлэгдээр тааралцсан. Нэг бор залуу хайрт минь гээд унаж өгчих гээд л гүгээд байна лээ. Угаасаа тэр хоёр чамаас цаагуур явдаг байсан юм шүү. Тэгээд ч цаадах чинь жирэмсэн юм шиг байна лээ. Худлаа гэвэл зураг нь энд байна гээд утсаа урд нь шидчихгээд өрөөнөөс нь гарав. Дөлгөөн гайхан утсыг нь аваад үзтэл үнэхээр Мишелийн хувцсыг нэг залуу өмсгөөд зогсож байгаа зураг харагдав. Дөлгөөн зургийг хараад нэг л сонирн болчихлоо. Мишель, чи ийм хүн байсан гэж үү? Би тэгэхэд чамайг яаж бодож, өмөрч, хайрлаж явлаа. Чи бид хоёрын ярьдаг байсан мөрөөдөл бүхэн, чиний надад тавьдаг халамж хайр бүгд худлаа байсан гэж үү? Чи намайг зөвхөн бусад охтын адил ашигын нүдээр хардаг байсан юм гэж үү? Би тэгэхэд одоо болтол анх чамтай уулзахад чиний сандарч байсан тэрл онгон өхөөрдөм нүдийг сэтгэлээсээ авч хайж чадахгүй зовж байдаг. Би анх тэрл нүдэнд дурлсан. Яг л чонноос өргөж байгаа янзах шиг. Би чиний хувьд ер нь хэн байсан юм бэ? Тоглоомч нь байсан уу? Эсвэл жүжигийн гол дүр байсан юм уу? Яаж ингэж үнэмшилтэй жүжиглэж чаддаг байна? Химэн элдвиг утсаар гэрээсээ хар цагаан дуугүй гарлаа. Тэрээр явсаар нэг л мэтгэд Мишелийн гадаа ирчихсэн байв. Одоо л кафега хаагаад эрэх болж байгаа да. Арай энд амьдрахаа болсон юм биш байгаа. Ямар их хүнээр тоглодог яасан овоо хүүхэн бэ чи? Гайгүй. Тэр нэг юмтайгаа ирэх юм бол чамайг хинбэ гэдгийг чинь хэлээд өгнө гайгүй. Эсвэл анханасаа та хоёр хамсаатан байсан уу? Ийхүү машинаа нуусхийн тавиад жолоогоод ирлэн уураа дарж ядан хүлээж байтал Мишельч нөгөө залуугийнхаа хамт хүрээд ирлээ. Гэтэл нөгөө хоёр чинь хөдөлцөөд саадны тийшээ яваад өгөв. Баярбат Мишель хоёр орой бүр салахтаа анх танилцсан сандал дээрээ суудаг болжээ. Ийхүү сууж байтал нэг хүн хурч ирээд хар цагаан дуугүй Баярбатыг заамдаад ав. Мишель ойрлон "Хүүе болооч яана" гэтэл өнөөх залуу Баярбатыг цогтол тэрээр газар савн унлаа. Мишель "Чи зүгээр үү" хэмээн Баярбатын толгойг түшин өндөлөгтөл. "Ямар халамжтай юм бэ? Танил дүр байх чинь" гэх дуунаар харвал дөлгөөн ууртаа нарахгүй зогсож харагдана. "Чи энд юу хийж байгаа юм бэ?" "Би юу? Тань шиг жүжигчин бүсгүй тоглоом болсон хүн юу хийх ёстой вэ? Тэрийг л мэдэх гэж явна." "Чи хэн бэ? Хамсаатан уу?" гэтэл Мишель "Дөлгөөнөө, чи арайчтэй" хэмээн өөр үг хэлж чадалгүй гагцгүй хацрыг нь даган гомдлын нулимс урслаа. "Тийм ээ. Тийм. Одоо наад гарч байгаа нулимс чинь хүртэл худлаа үсттэй" гэтэл Баярбат хажуунаас нь "Чи ер нь яах гээд байгаа юм бэ? Хэний нь илүү жүжигчин бол? Хэнийх нь зүрх илүү шархалсан бол? Би чамтай нэг уулзнаа гэж хүсээд байсан юм. Чи
өөрөө юу юм бэ гэд тэр хоёр дээр дороо орон зодтолдож гарав. 72-ын камерт хоёул бие биенээ муухай харан сууна. Хэн хинэн шартай болохоор төрүүлж ам нээхгүй. Гагцгүй нүдэрэ хорсолтоо наргагүй ширтэлцэн суух нь яг л олзоо өвхийг хүлээж буй өлсгөлн чон шиг. Жижүүрийн цагдаа Баярбатыг дуудан ээж чинь батлан даалтаар гаргаж байгаа. Чамаас хурааж авсан юмс энд тулгаад аваарай. Балжир эхнэртэйгээ уцаар ярин. Би одоо гаргахаар явж байна. Санаа зовлтгүй. Баярбат ээжтэйгээ үүдэр гартал нэг өндөр сайхан хижээл насны бор хүн уцаар ярингаа зөрөхдөө нэг том харснаа 2-3 алхаад чимгээ химэн ээжийг нь дуудав. Ээж нь гайхан эргэн харснаа царай нэг л сонирн болж ирээд миний хүү очоод машинаа аваад ир химэв. Баярбат ч нэг их юм бодлгүй бушуухан Мишель дээрээ очихын хүсэл болж байсан тул ээжигээ хурдлаараа гэд гүйгээд явчихав. Сайн уу чимгээ? Чи ч жаахан насны намб суусан болохоос сайхан хэвээрээ байна шүү. Сайн, чи сайн уу? Ямар сонин хүн бэ? Олон жил өнгөрчтэй. Балжир минь гэтэл Баярбат хажууд нь ирж зогсоод хаалгаа онгойлгож өгөв. Хүүч нү? Сайхан хүүтэй юм аа. Өө нэрээ, чимгээ утасныхаа дугаарыг өгөөч. Дараа нэг завтай өдөр сайхан ярьж сууя. Тэгээд ч удахгүй эрхүүд сургууль төгсөгчдийн уулзалт болох гэж байгаа. Би яах вэ энд зөвлөлгээч юмд нь орчихсон хүний ирэлт гараад явж байна хэмээн инээмсэглэв. Чимгээ аан гиснэн нэрийн хуудасаа гаргаж өгөөд баяртай хэмээн салан одов. Чимгээ машин цуугаад чи минь үргэлж инээмсэглэж явдаг хэвээрээ байх шивдээ гэд өнгөрснөө нэхэн саналаа. 3 дугаар курсд ороод өөрийгөө хэрэндээ л том болсон юм шиг санаж явлаа. Удахгүй шинэ жил болно. Яаж орох вэ? Юу өмсөх вэ хэмээн өрөөний 4 охин орой бүр л ярина. Туяа манай энэ дээд ангийн Балжир гэж үнэхэрийн сайхан залуу байна. Үгүй тэр хамт явж байгаа охиныг нэ. Хааны хатан болчихсон аятайл эхэмсэг юм дээгүүр нь хараад хэмээн хэлэхэд угийн шооч бадмаа өлгөн авч яг үнэн ингэж явдгийм хэмээн дуурайн үзүүлэхэд бүгд хөгжилдөн инээлдэв. Тэгснээ туяа үргэлжлүүлэн Балжиртай ганцхан оройч болов хамт байхын тулд юугаач хайрлахгүйсэн. Яг л үлгэрт гардаг үнсгэлжин шиг шидтэн ирээд дохиураараа нэг дохоод л хэмээн нүдэ анин толгоогоо гидээлгээд гараа урдаа авах нь нэн инээдтэй. Бадмаа тэндээс хүй одоо болноо чи дүрдээ орлоо гэхэд бүгд л дахиад хөгжилтөн инээлтлээ. Тэр болгон юм дуугараад байдаггүй сараа нэрэ Балжир ахыг энэ сургуулийн охид дотоод гадаадгүй ихэнх нь битүүхэн харж явдаг байхаа те гэтэл туяа. За яршиг да ах байхтай яадгийм гэтэл чимгээ. Би лав хардаггүйдэг. Надад тийм хэтэрхий шаазан ваар шиг дэгжин залуу таалагддгүй юм. Тэгэхгүй яадгийм чи өөрөө сайхан хүүхэн. Тэгээд ч манай ангийн төмрөө чиний хойноос бүтэн 2 жил гүйж байна. Өөр бас хэдэн ч хүн байгаа юм мэдхгүй штэ. Би чам шиг хөөхөн болч гээд туяа нэгэнтээ санаа алдав. Чимгээ энэснэ миний найз хөөхөн штэ. Яах гэж өөрийгөө дандаа голж байдгийм. Чи эр хүнтэй харьцахдаа хэтэрхий найрсаг байгаад хамаг юма бариад гүгээд байхаар тэд нарт сонирн биш болчихдог байхгүй юу? Таалагдсан ч гэсэн 2-3 удаа нүүр өгөхгүй байхаар тэд өөрсдөө гүгээд л ирнэ. Эр хүн гэдэг чинь байглаасаа тэмцэлд дуртай байдгийм гэж сэтгэл судлал дээр хүртэл үзэвэзтэй. Онл хүртэл нотолчихсон байхад гэхэд бадмаа нэрээ тийм байх шүү хэмээн хошуу нэмлээ. Харин туяа за их багш минь ойлголоо. Мэдээд бодоод байгаа хэрнээ яг цагаа тулахар чадахгүй юм байна штэ. Болно хөө. Айгүй л бол чи бид нараасаа дээр хүнтэй суунда хэмээн инээснэ. За тэр яах вэ? Би нэрээ шинэ жилээр өөрөө даашин за хийж өмсөх гээд энэ даавыг авсан.
Нөгөө ангийн Светлана надад нэг сэтгүүл өгсөн. Тэрэн дээр байгаа нэг даасанз их таалагдаад хийхэд ч гайгүй юм шиг байна лээ гэд чимгээ үзүүлтэл нөгөө гуравч алив химэн зэрэг дайрлаа. Чимгээ ийхүү өнгөрснөө нэхэн санан хөнгөн гонигт автан байтал Баярбат ээжээ та зүгээр үү? Бид гэртээ ирчихлээ. Хүүн таныг зовоосон бол уучлаарай. За миний хүү усанд ороод гараад ир. Ээж нь сайхан хоол хийгээд хийгээв. Баярбат усанд орохын өмнө уцаа цэнэглэнгээ Мишель рүү залгатал утас нь холбогдох боломжгүй гэнэ. Яасан болоо? Хичээл дээрээ байгаа юм болов уу? Чимгээ чимээгүйхэн хүүгийнхээ хооллож байгааг харж байснаа. Тэнгэр минь гэж ямар ч адилах юм бэ? Томрох тусмаа улмал адилхан болоод байх юм. Яг л ийм залуу байсан да чи минь химэн бодсноо өөрийн мэдлгүй санаа алдчихв. Баярбат ээжигээ тэр хүнтэй уулзснаас хойш нэг л сонирн болсныг мэдсэн ч юу ч асуусангүй. Юу ч асуух юм билээ дээ. Тэгээд ч ээж нь өөрийнхөө ярихыг хүссэн зүйлээ л ярьдаг. Илүү дутуу юм асууж ээжигээ зовоогоод яах вэ? Намайг л гисээр өдий хүртэл яваа шүү дээ химэн бодон дуугийнхэн хоолоо идэн сууж байтал ээж нь миний хүү чи яагаад ээжээсээ аавынхаа тухай нэг ч удаа асуудгүй юм бэ? Химэн гэнэт асуув. Тэртээ дэргүй мэдээ орох цагаас минь миний хажууд байгаагүй мэдхгүй хүнийг юуг нь асуух вэ? Надад тааман л байхад болно. Ээжээ та хүүдээ ууралдгүй. Чимгээ юунд химэн гайхан асуутал. Тэр жил та намайг жаахан байхад нэг хүнтэй суух гээд авчирхад би уурлаад 2 хоног өрөөнөөсөө ч гараагүй юм ч идээгүй гэхэд чимгээ нэмсэглэн юунд нь уурлах вэ? Надад ч гэсэн чим л байхад боллоо. Баярбат инээснэ би тэгэхэд таныг усанд орох юм уу? Унтчихсан хойгуур чинь өрөөндөө баахан идэх юм тавьчихдаг байсан штэ. Харин ам л их цангадаг байлаа. Ээж нь мэдлгүй яахав дээ. Тэгээд л чиний дуртай ундааг бөөнөр нь авчихдаг байсан. Би харин гайхаад намайг аргадах гэж ингэж байна гэд улам хөөрөөд хэрэндээ л таныг аргалаад байна гэж боддог байсан гэд тэр хоёр хөгжилтөн инээлдэв. Хоолоо идэж дуусаад Баярбат ээжээ уучлаарай. Хүүн одоо нэг хүнтэй уулзах хэрэгтэй байна. Орой танд бүгдийг нь хэлнэ гэд үнсүүлээд гарав. Чимгээж ганцаараа хоцроод өнгөрснөө өргөлжлүүлэн саналаа. Шинэ жилийн орой бүгд л ялгагдах юмгүй сайхан харагдаж байв. Чимгээ сургуулаасаа онц сурлагтан хэмээн шагнал авч бөөн баяр. Яг л цэцэг дамжин дүүлэх эрвэхэ шиг үзэгсэлэнтэй харагдаж байлаа. Өвдөгнийхэн дээгүр татсан том хүрэн бөмбөлөгтэй дэрвгэр цагаан даашинз нь зогсон гэдэг янзтай. Орой болж үдэшлэгч эхэлж залуус бужигналтан хөгжинэ. Уучлаарай. Тантай бүжиглэхийг зөвшөөрнө гэх дуунаар харвал балжир энэмсэглэн зогсно. Бүх охид чимгээг атаархсан нүдээр харцгаана. Уучлаарай би гэтэл бадмаа хажуунаас нь би дуусчихъя гэд бараг л хөөж босгов. Баяр хүргий шагнал авсанд чи үнэхээр сайхан харагдаж байна шүү. Баярлалаа. Чимгээ үнэндээ би чамайг нууцхан харж явдаг. Даанч чи өө тийм үү? Тэгээд юу гэж найз охиноо яачхаа вэ? Бид хоёр зүгээр л найзууд. Тэдний аав манай аав хоёр найзууд. Би арай түрүүн ирсэн болохоор тусалдаг юм. Надад хамаагүй. Аргагүй. Чи ч гэсэн нөгөө залууга яачхаа вэ? Ямар залуу? Надад тийм юм байхгүй. Яагав нөгөө мөнхийн чиний хажууд явдаг шар залуу? Тэр чамд хамаагүй баха гэд ая дуусгалгүй очиод суучхав. Үдэшлэг тараад өрөөний 4 хөгжилдөн байрандаа иртэл балжир үүдэнд нь нэг гартаа цэцэг, нөгөө гартаа ориглуун дарс барьчихсан үргэлжлүүлэхүү огтөө хэмээн энэмсэглэв. Нөгөө гуравч дуртай наргагүй зөвшөөрч харин чимгээ муухай хараад аргагүй эрхэнд даган орлоо. Тэрнийг өдрөөс эхлэн хэдэн өдрийн дараа чимгээ хичээлээ тараад харих гэж байтал төмрөө түүнийг тосч ирэхэд чимгээгийн дургуун хурч
Яасан бэ? Би завгүй байна. Тэгээд чи битгий үргэлж миний хойноос гүгэдэй л да. Хүүхдүүд ч шоолоод байх юм. Би чамд нэг юм өгөх гээд л би өөрөө зурсан ухаантай. Уучлаарай. Дахиж дараа болохгүй. Би гэтэл чимгээ чамайг оюутны зөвлөлтөөр дуудаж байна хэмээн дуудаж тэдний яриг тасаллаа. Чимгээ хуралцаар орой өрөөнд эртэл орон дээр нь нэг боотолтой юм байж байв. Гайхан хартал сараа төмрөө түрүү оруулж ирж тавьчихад яваад өгсөн юу ч хэлээгүй хэмээлээ. Чимгээ тоомжиргүй хараад нэг их тоолгүй орныхоо хөл рүү тавьчихад байж байтал гаднаас балжир орж ирээд. Чимгээ шинэ кино гарч байгаа юм байна. Би арай хийж 2 билет оллоо. Орой 18 цагаас юм байна лээ. Би чамайг тэнд хүлээж бай. Гээд 2 билетээ хоёуланг нь үлдээчгээд гараад явчихав. Ингэж тэр хоёрын хайр эхэлж билээ. Хүн бүхэн л тэр хоёрын зогсон сайхныг нь магтаж гарна. Чимгээч өдөр хоногийг үл анзааран юм л бол амандаа дуу аялан инээд алдаад л үнэхэрийн жаргалтай байлаа. Тэр хоёрын хамгийн очих дуртай газар нь Мөсөн каток. Балжир спортод их авьяастай. Нэг өдөр чимгээд яаж гулгахыг зааж өгч байтал чимгээ унахтаа түүний уруулд санамсаргүй шүргээд өнгөрөв. Энхэн агшинд хин нь хэсэг ичингүрч зогсож билээ. Тэр үеэ нэхэн санахад чимгээд үнэхэрийн сайхан байлаа. Дид гэрийнхэн утас дуугарч бодлыг нь сарниулав. Байна уу? Ээж санаа битгий зовоорой. Би өнөөдөр очиж чадахгүй нь. Маргааш танд бүх учрыг хэлнэ. За баяртай. Чимгээ гайхан юу болсон юм бол доо? За өөрөө ярьсан юм чинь гайгүй байгаа гэд дахин бодолтон эргэн хургав. Цаг хугацаа өнгөрсөөр нэг л мэтгэд хаврын шалгалт эхлэх болчихсон байв. Чи сургуулаа төгсөөд нутаг буцхуу хэмээн чимгээ уйлан байж асуувал балжир. Чимгээ минь битгий уйлал да. Би очиод ажилд ороод орон гэрээ бэлдээд чамаагаа хүлээж бай. Чи минь ганцхан жил шүү дээ. Юу байх вэ? Угаасаа төгсөх ангид завгүй гүйж байтал чинь дороо өнгөрнө. Би чамд байнга захиа бичиж байна. Харин чи минь намаага битгий мартаарай. Миний зүрхэнд дэлбэлсэн сарнай минь гэд үнсэв. Өрөөндөө ирээд чимгээ балжирт юу өгөхөө мэдэхгүй орон доороосоо чамдаамаа гаргатал нэг юм торхийн унлаа. Юу вилээгээд үзтэл төмрөөгийн өгсөн зураг байв. Энэ нэрээ сонин хүн шүү. Ээжийнх нь бие муудаад явсныг зүгээр л хэлчихгүй ганцхан багш л мэдэж байдаг. Юу л зурж үлдээсэн болдоо гэд цаасыг дэлгэхтэл борон үүл татсан бараан тэнгэр доор нь хагарч цуурсан хуучин замын дунд ганц чирхэг зэрлэг сарнай ургасан харагдана. Чимгээд тэр зурган дээрх сарнай яагаад ч юм өөрөө юм шиг санагдав. Энэ төмрөө нэрээ юу бодож энийг зурдаг байна? Балжир намайг энэ чигт нь орхиод явчихвал би яг л энэ сарнай шиг ямар ч үед голоо тасартал хүлээх байх та хэмээн бодогдохын сацуу. Яагаад ч юм энэ зургийг балжирт өгмөр санагдав. Чи минь тэр зургийг авахдаа би чамаагаа хизээч энэ өнчин сарнай шиг ганцааран гिच нь орхихгүй гэж билээ. Тийм ээ. Чи надаас үүрт холдон одсон ч өөрийнхөө хүүг хэвлээд минь үлдээгээд явсан юм да. Баярбат Мишелийн гэрт очтол хэдийн танил болсон дүү урнаа нь эгч нь эмнэлэг твтчихсэн. Та мэдээгүй юм уу гэд хаягийг нь өгөв. Баярбат хар хурдаараа давхисаар 1-р амарчих газрын эмэгтэйчүүдийн тасагт очиж асуувал Мишелийн аав нь гараад ирэв. За хүү минь ямартаач Монгол хүн байна танилцъя. Намайг Төмөр гэдэг. Яахаараа ийм болтол нь нуу. Би одоо юу хэлэх вдэ? Би энэ л гайгүй шүү байвал та нар чинь бас ч гэж уучраа мэдэх насанд хүрсэн баймар юм. Эцэг ихэн гэж хүн байхад ирээд уулзаж болдоггүй хүн үү чи? Би яах вэ? Эр хүн. Эхэн гэж шаналсан хүн байна. Анхны хүүхэд гэдэг ямар их хариуцлагатай болохыг чи ер нь мэдэх үү? Тэгээд хэнэггүй царилаад хэл сурагчгүй алга болчихдаг. Баярбат хийл сандран аха намайг уучлаарай би гэтэл цаанаас нь совилогч Мишелийн сахиур хурдан ирээрээ хэмээн дуудлаа. Чи минь яагаад ингэж зовно вэ? Бурхан минь би танаас хизээч ингэж залбирэн гуйж байсангүй. Та тэр хоёрыг минь авраач те танаас гуйж байна.
Баярбат яахаа мэдэхгүй Дэми сандчин хүлээлгийн танхимд наас цаашаа холигсоор. Ээждэл таньдаг хүн байгаа гэж бодон гэрлөөгөө яаран явлаа. Ээжээ, би нэг охинд хайртай, тэр минь одоо жирэмсэн, хүүхдэн дутуу гарах гээд байна. Юу? Чи чинь миний хүү чадахгүй штэ. Ээжээ, надаас битгий ямар нэгэн тайлбар хүсдэг хүү? Хоёулаа хамт явъя. Таньдаг хүн байгаа үсттэй. Би үнэхээр хайртай, ямар нэгэн болбол би тэсэхгүй. Чимгээ хүүгээ дахин эмнэлэг дээр очлоо. Багын найз болох эмч бүсгүйтэй уулзсан учир байдлаа хэлээд сайн анхаарч үзхийг хүсв. Найз нь нэлийн удаж байснаа гарч ирээд шоконд орж цочирдсан юм байна. Ямар ч байсан хүүхдийг нь тогтоож чадаж өөрөө их ядруу байна. Хэд хоногоос эмчилгээ хийлгээд гайгүй болох үсттэй. Одоо санаа зовлтгүй. За ашгүй дээ, баярлалаа. Хэрэгтэй эм тариа бүгдийг нь олно. Зүгээрээ хөө. Харин танаа бэр чинь их хөөрхөн охин байна үлээ. Яг л чам шиг. За. Найз нь явлаа. Хүн хүлээж байгаа баяртай. Сая юу гэд хэлчих вэ? Танаа бэр гинүү? Би тэгээд эмээ болж байгаа гэж үү? Би хизээч эмээ болж чадахгүй гэж хувь заяанда ямар их гомдож байлаа. Нэг л сайхан ч юм шиг, сонин ч юм шиг болцоход зогсож байтал Баярбат гарч ирээд ээжээ, тандаа маш их баярлалаа. Хүн тандаа хайртай шүү. Аав нь хөдөө явчихсан би сахих болохоор та одоо харж амардаа. Би дараа тантай танилцуулнаа. Их сайн охин байгаа гэд эмнэлэг дээр үлдэв. Энэ үеэс хойш Мишель Баярбат хоёр бие улам илүү хайрлах болов. Мишель ганцхан Баярбаттай байхдаа л өөрөөрөө байж юунд ч санаа зовлтгүй сайхан байдаг ажээ. Эмнэлгээс гараад кафега буцааж өгөөд Баярбатын эйжент компанид ажиллаж тооцоо дансыг нь хөтэлдэг болов. Баярбат ч оройгоор санхүү эдийн засгийн ихтэй сургуульд сурч өдөр нь нэгэн байгууллагад ажиллан хажуугаар нь Мишелээ халамжлаад тэр хоёр жаргалтайгаар өдөр хоногуудыг өнгөрөөсөөр. Мишелийн ээж дүү нар нь ойрхон байдаг болохоор дуртай үедээ тэднийхээр орж гарна. Үе тэнгийн хоёр эмэгтэй дороо л сайхан найзууд болов. Төмрөө хөдөө удаан хугацааны томилтоор явсан тул худтайхан хараахан танилцаж амжаагүй л байлаа. Мишель хаяа дөлгөөнийг санах хэдийч тэр бүхэн миний амьдралын нэгэн хэсэг дурсамж болоод үлдэжтэй. Миний Баярбат үнэхэрийн эр хүн шүү. Би өнөөдөр юунаас илүү жаргалтай амьдарч байна. Бурхан минь тандаа баярлалаа. Хүү бид хоёрыг ийм сайн хүнтэй уулзруулсанд. Одоо би энэ хүнийхээ төлөө бүх зүрх сэтгэл болоод амьдралаа зориулах болно гэж бодоход өнгөрсөн өдрүүдийн бараан бүхэн замхран бүдгэрж байлаа. Өдөр хоног өнгөрсөөр Мишельч энх тун хамаржин хөөхөн мантахар хүүтэй боллоо. Алив өвгөн хурдлаарай. Өнөөдөр охин хүү хоёр минь эмнэлгээс гарна. Ашгүй чим нь амжиж ирлээ хэмээн төмрийг шамдуулна. Ээжээ хурдлаарай. Гарах цаг нь болчихлоо гэхэд чимгээ тэндээс за одоохон дутуу юм орхиогүй биз? За, миний хөөхөн хүү хоёулаа өнөөдөр аав дээрээ очино. Миний хүүгийн аавыг Баярбат гэдэг юм. Миний хүү чинь аавтайгаа адилхан ч юм уу хэмээн Мишель хүүтэйгээ яран гарах бэлтгэлээ базаана. Шинэ хүний сургаар бүгд л дороо догтлон яарцгааж байв. За гарах уу хэмээн сувилагч инээмсэглэн орж ирэв. Хүүгэн тэрвэрсэн сувилагчийн хойноос дагаж явахдаа зүрхэн тийм гэхийн аргагүй оволзож нүүрэн дээр нь инээмсэглэл догтлол зэрэгцэн тодорно. Хүүтэйгээ хамт үүдний өрөөнд гартал нөгөө хаалганаас нэгэн бүсгүй хүүхдээ тэрвэрсээр гарч ирэв. Хоёр талд өөр өөрийн шинэ хүнийг угтаж авах гэж хөөрсөн улс. Гэтэл Мишелийн хүү гэнэт уйлахад бүгд хоёр булангаас харц тулгарв. Тийм ээ, туулж гисэн хүүгээ тэрврээд эмнэлгээс гарч байгаа нь инэ. Гаднаас миний хүү өвөөгөө дуудаж байна уу да гэсээр төмрөө эхнэрийн хамт орж ирэв. Тэр сацуу Баярбат дөлгөөнийг харж, дөлгөөн Мишелийг, харин Мишель туул хоёр харц тулгарв. Үүнтэй зэрэгцэн өөр 4 хоснууд бие гайхан ширтлээ. Тийм ээ, энэ бол Балжир, Чимгээ, Төмрөө, бас Балжирын эхнэр Цолмон байлаа.
Хүний амьдрал гэж уужим юм шиг хэрнээ ямар ч давчуу юмтэй. Зангила. Чимгээ унтаж буй ачгүйгээ өхөөрдөнгөө ширтэнэ. Хүүхэд гэдэг чинь ийм гэрэл цацруулсан хөөрхөн амтан байдаг үлээ. Гэртээ ороод ирэхэд өөрийн ирэхгүй цээж эгшим тансаг үнэр үнэртэж гэрмэн дүүрээд гадуур явж байхад хүүгээл бодон бушуухан л харж энхрээ дотн үнрийг нь үнэртэж өхөөрдөн бяцхан хөлийг нь үнсээд өөдөөс харан сарвалзах гарыг нь барьж өдөржингөө суумаар. Тэрээр бэрмэн төрснөөсөө хойш гадагшааж гарсангүй. Юм үзээд яаралгүй яваад ирээрээ гэд хоёр хүүхдээ явуулчихад бяцхан ачхүү төгөлдөртэйгээ үлдэж унтуулах гээд өхөөрдөн суугаан энэ. Энэ сацуу баяр батайгаа төрүүлж байсан үеийн бодогдон өөрийн ирэхгүй нулимс нь бөмбөрөн урслаа. Балжиртайгаа салж ядан байж галт дэргэнд суулгаж өгөөд яаж буцаж ирснээ ч мэдсэнгүй. Дэрнээс толгоо өөд тадлгүй уйлаад л гэтэл бадмаа Чимгээ одоо болно доо. Яасан муу ёртой юмтэй ямар өвчгсөн биш. Ганцхан жил юу байсан? Олон юм бодлого хичээлээ хийгээд л гүйж байтал чинь төгсөх болно. Тэгээд л балжиртаа яваад очино. Одоо миний найз тайвшраа. Наад хөөрхөн нүд чинь байдгаар бүлцгээд ямар муухай харагдаж байна. Туяа хажуунаас нь санаа алдан. Ёх, хүн тайртай болно гэдэг ийм хэцүү байдаг юм уу? Чимэн уг нь ямар бардам охин билээ химэн толгоос ихсэрнэ. Сараа яахаа ч мэдэхгүй димээл. Чимгээ яах уу? Цай авах юм уу? Би дуртай хоолыг чинь хийгээд өгөхгүй химэн төмпөн шанаг тачигнуулна. Чимгээ тэр гурвыг ээлжлэн хараад. Найзууд минь, намаагаа уучлаарай. Би та нараагаа ямар ч их зовоож байна да. Тиймдээ ямар өвчгсөн биш. Одоо зүгээрээ гэд хэнгэнтэл санаа алдснаа. Гэхдээ яагаад ч юм сэтгэл хоосроод дахиж уулзахгүй юм шиг санагдаад энэ сэтгэл чинь тархинд захирагдахгүй юм байна шүү дээ. Гээд бүр ихээр эхэр татан уйлж гарав. Бадмаа толгойг нийлэн аргагүй ийм хүн дасна гэдэг юм хойно химэн тайвшруулах үгээ олж ядна. 1 сарын дараа балжраас захиа ирлээ. Чимгээ бөөн баяр. Чимэн ажилдаа орсон бол ямаа да. Би ч бас чамаагаа маш их санаж байна гэж ирээд хариу бичв. Ийхүү нэг нэгэндээ ганц 2 удаа захиа бичилцээд Чимгээгийн сэтгэлч сэргээд ирлээ. Нэг өдөр захиагаа явуулахаар гартал үүдэнд цолмонтой таарлав. Цолмон бол балжрын аавынх нь найзын охин. Сайн уу Чимгээ? Чи хаачих гэж байгаа юм? Сайн. Чи сайн уу? Би шуудан ордог юм уу гэд? Өө тийм үү. Би бас тийшээ явж байгаа, хамт явъя. Ашгүй дээ. За тгийгээд тэр хоёрыг гартал нэг охин гүйсээр ирээд Чимгээ эгчээ таныг оюутны зөвлөл дээр яаралтай дуудаж байна гэв. Чимгээ өө харлаа яана гэтэл цолмон би захиатайгаа хамт явуулчихъя. Чи яв хэмээн найрсаг хэллээ. Чимгээж баярлалаа гэсээр нөгөө охиныг дагуулan яарвчлан яв. Цолмон шуудан дээр очиод захиаг нэг явуулах гэснээ. Ер нь би яагаад туслах ёстой болж байна? Намайг хажууд нь байсаар байтал хүн гэж тоолгүй үнсэнд хайдсан шалт шиг орхиодтэй гэд болчихов. Бас болоогүй балжраас ирсэн захиагч гэсэн авчихлаа. Гэнтэл балжраас нь дахиад хэл сураг байдаггүй. Уг нь сүүлийн захиан дээрээ жирэмсэн болсон гэдгээ бичсэн юмсан. Эсвэл хэлэхгүй ирж байгаа юм болов уу? Цаг хугацаа урсан өнгөрсөөр Чимгээг хинч харсан жирэмсэн гэдг нь мэдэгдэхэр болсон байв. Гэтэл нэг өдөр балжраас нь захиа ирлээ. Баярлаад яаран байж задлаад унштал. Баяр хүргэе, бас аз жаргал хүсье. Миний итгэл бөхсөн. Би бүгдийг нь сонссон. Би бодож яваарэ. Би өөр тийшээ дахин сургалтанд явж байгаа болохоор захиа бичээд хэрэггүй үсттэй. Баяртай. Балжир. Чимгээ юу ч ойлгосонгүй. Нүднээс нь том нулимс урсан захидал дээр тусалж норгосоор. Юу болчих нь энэ вэ? Яагаад төрөөчгүй хүүхдээ голно вэ гэж бодоход цээж рүү нэг юм огшин яг л хүйтэн төмрөөр хайраад хүнд чулуу овоолчихсан мэт дэндүү хүнд санагдана. Чимгээ сургуультай нэр хүндтэй шилдэг оюутан байсан болохоор бүгд туслан дэмжиж бас хүү өрөвдцгөн.
Баярбатыгаа төрүүлчгээд жилийн чөлөө авах ёстой байсан ч гуйсаар байгаад хагас жил болгов. Тэрээр нутагтаа очиж 3 сартай хүүгээ эмээ өвөд нь орхиод буцаж сургуульдаа явж билээ. Тэр цаг үеуд үнэхээр хүнд байлаа. Хөхөн жирс хийж өвдөн дутуу саастаас бугалчих гээд дээрээс нь хүүгээ санана гэж тоймгүй. Балжир бүр ямар ч чимээ аниргүй. Хүүхдтэй нэрч өгөлгүй улаан цурам юм аваад очиход аав нь хүүхдийн заяа гомдно. Яасан удаан нэргүй явуулдгийм гээд ээждээ илбэрлэлтэй, эх орондоо хэрэгтэй, баяр баясгаландаа бат сэтгэлтэй сайн хүү болорой гээд Баярбат хэмээн нэр хайрлаж үлээ. Хаалганы түгжээ торхийн 2 хүүхэд нь эрэг чимээнээр чимгээ бушуухан босож нулимсаа харчаад инээмсэглэн өөдөөс нь очив. Төгөлдөр хүү хаа очиж нэг их уйлаад байдаггүй тайван хүүхэд. Гуруула цайд уун зурагт үзэнгээ ойр зүрийн юм ярин энээлдэн сууж байтал зурагтаар зарлал явлаа. 2007 оны 11-р сарын 22-ны 18 цагаас Эрхүү хотод сургууль төгсөгчдийн уулзалт UV Palace-ийн концертын их танхимд болно. Эргэн дурсах он жилүүдээ энэ л өдөр дурсацгаая. Цалгин халгих оюутнасаа цагласшгүй дурсамжаа эндэл хуваалцъя. Чимгээ уртаар санаа алдав. Баярбат. Хөөх, ямар сайхан юм бэ? Ээж нэг орой сайхан явчихад ир. Нэрээ, хатам аав та хоёр нэг анги байсан гээвчтэй. Худууд хамтдаа яваад хүмүүсийг гайхуулахгүй юу? Гээд инээлээ. Мишель ч гэсэн тэгээ ээж нэг орой сайхан яваад ир. За, ээж нь бодож байгаад болъё. Ингээд тэдний яриа дуусав. Маргааш нь дугаараа нууцсан дуудлага орж ирэхэд чимгээ гайхсгийн авч байхдаа яагаад ч юм догдолж байв. Байна уу? Сайн уу бадмаа байна. Зурагт үзвүүх үү? Очно үсттэй. Нэг сайхан уулзцгаая. Өө яана, уучлаарай найз нь эргээд ярив. Чимгээ яахаа мэдэхгүй байв. Балжир байж л таарна да. Хэдий олон жил өнгөрсөн ч гэсэн гомдол нь арилж чадахгүй л байлаа. Баяра, гуруула өнөөдөр аавынд нэг хоны доо. Эмээ өвөө нь ойрхон юм байж хүүг маань аваад ирсэнгүүгээд гомдоод байна. Тэгээд ч найз нь гэртээ нэг хонмоор байна. Оо, тгий хайраа. Мишель, хайр нь өнөөдөр жаахан оройтхон. Ангид хийх ажил байна. Хайр нь очиж байгаад бүгдийг нь ярина. За. Битгий ууж идэж дарвиж яваарай. Тэгнэ хайраа, үнсий. Очихдоо ярина. Нэрээ тэгээд ч ээж өнөөдөр төгсөгчдийн уулзалтанд явж байгаа. Тэгэхээр та хоёр минь наана юу хийх үү? За баяртай. Хайртай шүү. Үнсий. Мишель хүүгээ тэрсээр гэртээ ороход нэг л сайхан. Хүүдээ бантанг нь хийж өгч унтуулчаад ойр зургийн юм хийж байтал гар утсан дуугарв. Хартал туул залгаж байлаа. Нэг өдөр хадам ээж нь Мишельд ийм хэлв. Миний охин ухаантай хүн гэж хүнийг уучлж чаддаг хүнийг хэлдэг юм. Хүн өнгөрснөө харж тэрэндээ зууралдаж биш, өнөөдрөө харж маргаашаа бодож явах хэрэгтэй байдаг юм. Тэр тусмаа их хүн чинь өөрийнхөө төлөө заримдаа өөрөө ч гайхмаар шийдвэр гаргах хэрэгтэй болдог юм шүү дээ. Би чамаас юу ч асуухгүй. Хүүг минь л жаргалтай байлгавал надад өөр юм хэрэггүй. Миний охин ухаантай. Гэхдээ чи заримдаа үе зүрх зүстэл санаа алдах юм. Чамайг ямар юм туулаад яаж явсныг ээж нь мэдэхгүй ч одоо бол чи миний л охин шүү дээ гэж хэлж үлээ. Тийм ээ. Энэ л үгний дараа Мишель их чимийг ойлгож мэдэрсэн дээ. Нэгэнд хөдөлчихсөн галт хэрэгнээс өсөрч буух аргагүй болсноо ойлгож туултай эвлэрхээр шийдлээ. Тэр нэг өдөр баяр хүргэж өөрөө туул руу анх залгаж билээ. Үүнээс хойш тэр хоёрын харьцаа хуучин шигэ биш ч гэсэн арай л дээрцсэн. Нэг өдөр Мишель туулынх руу залгатал дөлгөөн уцаа авлаа. Туултай яригээд дууга өөрчилсгийн хэлтэл дөлгөөн "Ханаа, яри гэж байна" хэмээн дуудав. Гэнэт дөлгөөнийг ийн хийлэхэд Мишелийн дотор яагаад ч юм бэ сонирн болчихов. Тэр мөчөөс хойш дөлгөөн бол хүний хүн гэдэгтээ бат ноттойгоор эвлэрсэн билээ. Байна уу? Сайн уу Мишель? Туул байна.
Хаана байна? Бид гурав танаа байрны гадаа байна. Би аавынд байна. Мишель хэдий уучлсан ч гэсэн тэр гурвыг орж ирнэ гэхэд нэг л эвгүй байлаа. Гэтэлч үүдний хонх дуугарав. Мишель тоохгүй царай гарган "За юу яцхан? Ийшээ ор" хэмээн том өрөөнд өрвөл дөлгөөн "Хүү унтаж байгаа, хаана унтуулах вэ" хэмээн хинд хандаж байгааг нь мэддэхгүй асуухад Мишель арай хийж бие барин "Жижиг өрөөнд унтуулцгаа. Манай хүүч гэсэн унтаж байгаа." Дөлгөөн хүүгээ тэрсээр жижиг өрөөнд орон гадуур хувцсыг нь тайлан Мишелийн хүүтэй зэрэгцүүлэн тавьснаа зог тусав. Ямар сони юм бэ? Ямар адилхан юм бэ? Ийм юм бас байдгаа. Өрөөнөөс гарахтаа хүүгээ унсчгээд өөрийн ирэхгүй Мишелийн хүүхч бас үнэрлэв. Энэ үед Мишель өрөөний цонх онгойлгох гэж орж ирснээ дөлгөөнийг хараад "Цаагаараа мэддэг юм байх та" хэмээн бодоод санаа алдчихв. Дөлгөөн эргэн харснаа "Хөөхөн хүү байна шүү." "Тийм ээ, миний хүү үнэхээр хөөхөн" гэж хэлээд цонх онгойлгов. Тэр гурав ойр зургийн юм ярин суутал Мишелийн дүү нарч хичээлээ тараад ирэх болов. Дөлгөөн туул хоёр хүүдэн авчирсан бэлгээ өгөөд Мишельд ч бас бэлэг өгөв. "Яах нь вэ? Зүгээр л хүрээд ирэхгүй?" "Яаж болох вэ? Адилхан төрсөн юм болохоор найз нь мэднэ. Хизээ төрсөн хүн дээр хоосон ирж байсан юм гээд дөлгөөнөө нөгөө юм аваад ирээч" гэв. Дөлгөөнийг гарсан хойно туул "Мишель ярьсанд баярлалаа. Бид хоёрын үерхэл ингээд дуусч байна л" гэж харуулсаж явсан шүү. "Найзаагаа уучлаарай" гэтэл Мишель "Одоо өнгөрсөн юм яриад яах вэ? Манай Баярбат сайн залуу. Бид хоёрт их хайртай" гэтэл гаднаас дөлгөөн нэг юм барьсаар орж ирв. "Хөгшөө, чи өгчвэ? Найз нь хүүгээ хувцлаад ирээгээд туул тэр хоёрыг үлдээн өрөөнөөс гарлаа." Дөлгөөн хэсэг чимээг байснаа "Мишель, намайг уучлаарай. Энэ зургийг харахаар яагаад ч юм чи бодогдоод байдаг юм. Анх аав минь надад өгөхдөө энэ бол үнэнч ариун хайрын бэлэг байгаа юм. Аав нь энэ зургийн өмнө амлсандаа хүрч чадалгүй тэр хүнээ үүр дорхин одсон болохоор энэ зургийг авч явах эрхгүй хүн. Миний хүү энэ зургийн өмнө амлсан л бол аав шигэ битгий хуумга хандараа гэд өгч байж билээ. Гэтэл би бас энэ зургийн өмнө анх чамтай танилцаад хизээч орхихгүй гэж амлсандаа хүрээгүй болохоор авч явах эрхгүй байхаа. Уг нь Баярбаттай сайхан танилцаад өгье гэж бодсон боловч таарсангүй. Чи авдаа. Мишель тэр гурвыг гаргачаад зургаан удаан ширтлээ. Борон үүл татсан бараан тэнгэр, доор нь хагарч цуурсан хуучин замын дунд ганц ширхэг зэрлэг сарнаа ургасан харагдана. Мишель Баярбат хоёр зургаан хаана үлгөхөө ярилцсан зогсдол "Миний охин хүүгээ хөхөл унтах гээд байх шиг байна" гэсээр чимгээ орж ирэв. "Оо, та хоёр зураг аваа юу? Алуу, ээж нь үзье." Чимгээ огт хөдөлгүй зургийг ширтсээр "Төмрөө охиндоо бас адилхан зурж өгсөн болов" хэмээн бодоод эргүүлэн ард талыг нь хартал чимгээд гисэн танил гарын үсэг харагдав. Тэгтэл Баярбат "Хөөх, хайраа. Чимгээд гээд бичсэн байна. Энийг хардаа. Хоёулаа ерөөсөө анзаараагүй юм байна." Чимгээ "Та хоёр энэ зургийг хаанаас авсан бэ?" гээд бие барьж чадалгүй нулимс унган. "Энэ зураг ээжтэй нь холбоотой юм аа. Та хоёр яаж олж авснаа л хэлчих" хэмээн аяархан хэллээ. Баярбат Мишель хоёр хормын төдийд харц солилцоод Баярбат "Ээжээ, энэ зургийг манай нэг танил өгсөн юм. Яагаад нөгөө Мишелийг эмнэлгээс гарч байхад бас нэг бүсгүй хамт гарч ирээд та ээж аав хоёрыг нь таниад байсан тэдний хүү өгсөн юм" гэтэл чимгээ царайн цонхийн "Юу? Та хоёр найзууд юм уу? Тэнгэр минь" хэмээн сандал дээр лагхийн суухан тэрэ. Тэгснээ "Ээждээ ус аваад ирдээ. Би та хоёрт нэг юм хэлье дээ. Одоо цаг нь болсон юм шиг байна." Мишель хүүгээ унтуулчаад гуруула том өрөөнд орон чимгээгийн юу ярихыг хүлээн чив чимээгүй сууцгаалаа.
Чимгээ нэгэнтээ санаа алдан уртаар амьсгаа авснаа. Төөрсөөр төрөлдөө гэж сони юм да. Ээж нь оюутан байхдаа тэр ахтай чинь үерхдэг байсан юм. Миний хүү, тэр хүн бол чиний аав. Юу гинэ? Арайчтэй хэмээн Баярбат хамаг байдгаараа орилов. Мишель аяхтай цайгаа тэр жигт нь газар алдаад царайн цонхигоод ирлээ. Ээж, худлаа үсттэй. Та худлаа гэд хэлээд өгөлдөө. Өөр хинч байж болно. Тэр л хүн бишгээд хэлээд өгөлдөө. Арайчтэй. Үгүй, заавал тэр хүн байхдаа яах вэ? Гээд орилж, уйлж бархирч байснаа гинэт хүүгээ уйлахад чимээгүй болов. Хүү уйсаар л хинэнч байрнаасаа хөдөлсөнгүй. Чимгээ сандал дээрээ чимээгүйхэн мэгшин. Баярбат яахаа мэдэхгүй өрөөнд дотроо гараа толгой дээрээ салаавчлан наас цаашаага холхино. Мишелийн хацар дагаж нулимс бөмбөрч хөхнийхэн сүү цамцыг нь нэвт норгон урссаар. Төгөлдөр хүү уйлсаар л. Чимгээ гинэт сэхээ орон ач хүүгээ авахаар гуйлаа. Баярбат Мишелийн хойноос эрж мөрөөрн тэврэн. Мишель, би одоо яах вэ? Би яах ёстой юм бэ? Миний хайраа, би дүлгөөний төрсөн ах юм байна штэ. Миний хайраа, чи зүгээр үү? Хайраа гэд толгойд нь нүрээ наан уйлж гарав. Мишель гүлийн чив чимээгүй сууж байснаа. Ээжид бүгдийг нь хэлий дээ. Эрт орой хизээ нэгэн цагт мэдгэл болно. Гэтэл Баярбат, үгүй, би чадахгүй. Төгөлдөр бол миний хүү. Би хүүгээ хинд ч өгөхгүйгээд өрөөлүүгээ ухсгийв. Гэрт чив чимээгүй. Баярбат хүүтэйгээ өрөөндөө элдвийг бодон хэвтэнэ. Мишель хадам ээжтэй бүгдийг эхнээс нь ярьж өглөө. Чимгээ сандалныхаа туршлагыг тасаатхан бүхнийг сонсож дуусны дараа гайхалтай тайван дуугаар. Миний охин одоо явж амардаа. Нэгэн бодлын харин ч сайн юм боллоо. Төгөлдөр маань манай л цусны хүн байна шүү дээ. Элдэв юм бодоод яах вэ гэтэл Мишель. Ээж, намайг уучлаарай. Би Баярбаттай бас таньдаа хайртай. Би Баярбатынхаа хүү бид хоёрыг гисэн тэр их хайрыг бөхөөхгүй гэсэндээ дүлгөөнд энэ бүхнийг хэлэхгүй байхаар шийдсэн. Тийм ээ. Чиний зөвч байх. Гэхдээ охин минь нууц гэж байдаггүй юм байна. Эрт орой хизээ нэгэн цагт энэ бүхэн мэдэгтгэл болно. Магадгүй одоо цаг нь биш ч байж болох юм. За одоо олон юм бодлгүй унттаа гэд өрөөнөөс төрүүлэн гарлаа. Мишель өрөөндөө орон хүүгээ үнсчгээд Баярбатынхаа хажуугаар орж хэвтэв. Тэгснээ түүнийхээ энгэрт наалдан уртаар санаа алдлаа. Баярбат Мишельд гараад ирлүүлэн биедээ наагаад, миний хайраа, зүгээр үү? Гэтэл Мишель инээмсэглэн. Одоо бүх зүйл зүгээрээ. Үнэхээр сайхан болчихлоо. Хэмээгээд хазар дээр нь үнсээд. Би чамдаа хайртай. Гээд нүрээ хазарт нь наахад Баярбат. Тийм ээ, хайрын ч гэсэн чамдаа хүүдээ хайртай гэд улам чангаар тэвэрлээ. Мишель анх удаага Баярбатад энэ үгийг үнэн сэтгэлээсээ хэлж байгаа нь энэ үлээ. Чимгээ шөнө ерөөсөө нойрон хүрсэнгүй. Яавал дээр юм бол? Ямар ч байсан таг ингээд орхичлаа болохгүй. Ер нь балжиртай уулзаж бүх үннийг хэлсэн дээр боллоо. Химэн бодон хэвцээр үүр цайлгав. Балжира, надад чамтай ярих маш чухал хэрэг гараад байна. Эхэл хэцүү юм болоод байна да. Бодож чамтай л ярьсан дээр гэж бодлоо. Юу юм бол доо? Чи бид хоёрт ярьж ойлголцох юм бишгүй л байгаа байх та. Чи нэрээ явж цолмонтой суучдаг. Эртээд эмлэг дээр хараад гайхсан шүү. Харин тиймээ хөө. Чамаас юусоо захиа ирэхгүй хэсэг удсан. Тэгсэн цолмонгоос захиа ирээд чамайг удахгүй төрөх гэж байгаа гэхээр нь залуугийн ойрхон зангаар дутуу бодоод би гэж хүн. Би чамд захиа бичээд тэгээд сүүлийн захиан дээрээ жирэмсэн гэдгээ бичээд явуулах гэж байтал цолмон тааралдаад надад ажил гараад
цолмонг явуулчихыг ихээр нь этгээд явуулчихсан юм. Тэгсэн дараа нь тийм захиа ирэхээр нь үнэндээ их гомцоо. Тэр чинь чиний хүүхэд байсан юм шүү дээ гэд санаа алдав. Балжир нэгэнтээ сүрс алдаад бүгд миний буруу чимгээ минь. Цолмон надад хизээ хойно хүүгээ томорсны дараа хэлсэн л дээ. Тэгэд би яах вэ? Аль хэдийн 10-аад жил өнгөрчихсөн. Хүү минь төрчихсөн болохоор яаж чадаагүй. Тэрийг сонсоод үнэндээ би чамайг нэг хэсэг их хайсан. Тэгээд олдохгүй болохоор чинь за нэгэнт өнгөрсөн юмны хойноос дахин гарч амьдралд нь саад болоод яах вэ гэд сэтгэлдээ харуусаж өөрийгөө хараагаад л орхисон доо. Намайгаа уучлаарай. Гэхдээ цолмон надад миний хүү гэдэгт 100% итгэлтэй биш байна гэсэн. За одоо тэр өнгөрсөн юм яах вэ? Одоо бүр хэцүү юм болоод байна гэтэл Балжир. Юу юм бэ хөө? Одоо би чамд чадах хэрээрээ тусалнаа. Хожимдсан ч гэсэн хүүгийнхээ төлөө бүхнийг хийнэ. Магадгүй энэ нь бидний хэрээс хэтэрсэн ч байж болох юм гэснээ. Мишелийн ярьсныг бүгдийг нь ярьж өглөө. Балжир толгоогоо барин. Үгүй бас хачнаа. Ийм алдаа гаргасан тэнэг толгой намайг шийдэхгүй юунд хүүхдүүдээр минь оролдоно вэ хэмээн халаглав. Гэтэл чимгээ. Мишель харин энэ хүүгээ дүлгөөнд хэлэхгүй гэж байна лээ. Би ч бас одоо цаг нь бишээ гэж бодож байна. Зүгээр ах トゥ гэдгийг нь хэлхэл хэрэгтэй байх. Тэгээд ч миний хүүдээ их хайртай. Яагаад гэвэл хүү минь бэртэл аваад хүүхдтэй болж чадахгүй болсон хүн шүү дээгээд уйлав. Юу гэсэн үг вэ чимгээ минь? Сайн үзүүлсэн юм уу? Надад урд хөх хотод нэг сайн найз эмч бий. Уламжлалт эмчилгээг Европ эмчилгээтэй хослуулдаг юм. Чи надад бүх шинжилгээний бичиг өвчний түүхийг нь өгчих. Би маргааш яаралтай холбоо бариадахыг гэв. Харин хүүхдийн хувьд би одоогоор дүлгөөнд хэлэхгүй бай. Их л хэцүү юм гарч байна да. Тэр хоёр ийхүү тохироод салв. Балжира тэндээс гараад хүүгийн лүгөө явлаа. Дүлгөөн хараахан ирээгүй туул хүүтэйгээ хоёулахна байв. Оо, аав уцаар ярихгүй би хоол хийгээд цай авчирж өгтөл. За, хоол цай ч яах вэ? Надад дүлгөөнийг ирэхээс өмнө чамтай ярих юм байна. Суучих гэв. Туул гайхан өөдөөс нь харан цомцон суулаа. Балжир чимээгүй хэсэг сууж байснаа. Чи Мишельтэй багын найз гэлөө хэмээн гинэт асуув. Тийм ээ. Та мэддэг юм уу хэмээн нүдний эргэлдэн сандрахад. Сая л мэддэг боллоо. Чи Мишелийн хүүхдийг дүлгөөний хүүхэд гэж мэдэж байсан уу хэмээн шууд тулган асуутал. Юу? Үгүй. Аава та андуурч байна. Тэр хоёр салчихсан байсан хэмээн хоолойн зангиран нүднээс нь том нулимс дуслав. Гэтэл Балжир аав чамайг буруутгахгүй. Амьдралаа анханаас нь буруу эхэлбэл яагаад ч засаж болохгүй эргүүлэгт ордгийм байна. Аава би гэд туул юу ч хэлж чадалгүй уйлсаар л. За охин минь одоо тайвшир. Тэртээ тэргүй бүх юм тавилангаараа болно. Хүүхдийн талаар дүлгөөнд одоохондоо чимээгүй байсан дээр байх. Мишельч тэгж хүсэж байна лээ. Тэр нь хин хэндээ дээр байх. Харин би чамаас нэг юм хүсэх гэсэн юм. Чи нэгэнтэл манай хүн болсон болохоор мэдгэл ёстой. Яахаараач ийм адилхан тавилан байдаг байна гэснээ хөмсгөө зангидан доошоо харан сууна. Энэ үед хаалга дуугаран хүн орж ирж байгааг хэний ч анзаарсангүй. Балжир үргэлжлүүлэн би энэ үгийг дүлгөөнд хэлж яавч чадахгүй юм шиг байна. Миний охин хүний хань байна эвтэйхэн ойлгуулад хэлхийг бод гэтэл туул. За аваа гэд нулимсан арчив. Балжир нэг амьсгаа авснаа. За олон үгээр яах вэ? Мишелийн нөхөр Баярбат дүлгөөний төрсөн ах. Хоёулаа гэд цааш ярих гэтэл юу гинэ гэх дуунаар хоёулаа цочин өөдрөө хартал дүлгөөн зогсож байлаа. Бүгд хэсэг мэгдэн огт байрнаасаа хөдөлсөнгүй. Гэтэл дүлгөөн юу гинэ аава та дахиад хэлдэ. Би тэгээд ахтай болж байна уу? Тэгээд тэр нь Баярбат уу? Хин танд ийм юм хэлж байна? Хин тэгж худлаа юм яриад яваад байгаа юм бэ?
хэмээн орилж гарав. Балжир миний хүү гэтэл болдоо аав минь та өдийг насалчхаад ийм юмд итгээд эсвэл согтуу яваа юм уу? Яаж ч бодсон тийм биш үсттэй гээд нүд нь эргэлдэв. Балжираа босож ирээд чанга дуугаар дуу чи байтлаа эцгийнхээ өдөөс олон юм ярих нь. Би тэгж хин нэгний үгээр ч явдаг хүн биш. Альва юм заавал учир шалтгаантай байдаг юм. Би ч тэр, чи ч тэр хүүхдүүдийнхээ өмнө буруутай гэтэл туул. Аава одоо хэрэггүй гэвэл Балжир дөлгөн хоёр хоёулаа муухай харлаа. Туулж энд хэрэггүйгээ ойлгож хүүгийнхээ өрөөнд орон хүүгээ элгэндээ тэврээд мэгшлээ. Дөлгөн аава та юу яриад байна? Юун хүүхдүүд яриад байна гэж асуувал Балжир гинэт тэр тухай хүүн мдээгүй ойлгож жаахан тайвшрав. За хүү минь ийшээ суу. Эр улсуудчид сайхан тайван ярилцъя гэд залуу насны явдлаа бүгдийг нь ярьж өгөв. Дөлгөөн чимээгүй сонсож дуусгаад та одоо тэгээд яая гэж бодож байна? Намайг уучлаарай. Түрүүн баахан орилсонд Баярбатыг гэхээр нь ер нь тэгээд хинж байсан гинэт ийм юм сонсохоор балмагдна үсттэй. Балжир энийхэлэн хүүгийнхээ мөрийг зөөлөн алгадаад удахгүй ахтаа чинь албан ёсоор танилцуулна гэд за одоо харихгүй бол ээж нь хүлээж байгаа. Хүүгээ нэг үнсчгээд явъя яз химээгээд хойд өрөөнд ороод туул минь одоо юундаа уйлсан юм бэ? Дөлгөөнд хүүгийнхэн талаар хэлэх эрт байна. Алив өвөгийн сайн ир үнсийгээд цээж дүүрэн амьсгаа аваад инээмсгэллээ. Баярбатын дотор нэг л сонин. Нэг л өдөр аавтай дүүтэй болчихдог. Тэгээд өөрийнх нь хүү дүүгийнх нь хүү байдаг. Худлаач юм шиг хар дараад зүүдлээч байгаа юм шиг. Гэтэл одоо уулзах гээд явж байдаг. Ээж рүүгээ хартал ээж нь яагаад ч юм нүд нь сэргэн цаанаасаа л баярлаж догдолсон шинжтэй харагдана. Чимгээ харин дотроо бурхан минь тандаа баярлалаа. Хүүг минь эцэгтэй нь уулзуулж бас хачинч гэмээр тавилангаар холбогдсон дүүгийнхээ хүүг өөрийн хүү болгоод учрыг нь олохгүй ч гэсэн юм бүхэн одоо л нэг эв зүгээ олж байр байрандаа орхон дээ хэмээн бодно. Харин Балжираа дөлгөн хоёр тэр хоёрыг хүлээнгээ. За миний хүү зүгээр үсттэй. Аав минь дээ нэгэн бодлын сайхан ч юм шиг сонин ч юм шиг. Үнэндээ би Баярбатын их нэртэй үерхдэг байсан. Өө тийм үү? Аава би харин нэг эмийг гайхаад байх юм. Баярбат тийм хүнд гэмтэл хизээд авчихва. Би уг нь нэлээд эртнээс л мэдэн дээ. Аав нь нарийн ширээнийг сайн асуусангүй. Тэгээд чи өдөр болгон уулздаггүй байсан юм байгаа үсттэй. Тэр нь ч тийм л дээ. Өө нөгөө хоёр чинь ирж байх шиг байна. Галт тэрэгний буудал дээр Балжир дөлгөөн чимгээ Мишель хүүтэйгээ Баярбатыг гаргаж өгөхөөр зогсно. Балжирын найз хөх хотоос утастан тиймч найдлага бүр тасарчгаагүй байна. Энд бид өөрсдөө шинжилгээ авч эмчилгээ хийн гэсэн болохоор Баярбат ийхүү явж байгаа нь энэ ажээ. Балжир хүү минь санаа зовлтгүй сайн үзүүлээрэ. Эндээс бид байнга эмчтэй чинь холбоотой байна гэд духан дээр нь үнсэхэд Баярбат анх удаа аавдаа үнсүүлээд эгээтэл уйлчихсангүй нулимсаа залглаа. Дөлгөөн за ах минь амжилт чи чаднаа гэд хоёулаа гар барин элгэмсгээр тэврэлдэв. Чимгээ миний хүү ядарваа гам алдав. Хоошоогоо бид гуравт санаа зовох юм ерөөсөө байхгүй шүү гэд баруун хацар дээр нь үнслээ. Баярбат Мишель дээр очин хайрт минь та хоёроо их л санах байх та. Хайрын ч гэсэн тэгтээ чи минь олон юм бодлого эмчилгээгээ сайн хийлгээд ирээрээ гэд чимээгүйхэн санаа алдлаа. Баярбат Мишелийн гараас хүүгээ аваад миний хүү ээж эмээ хоёрынхоо үгэнд сайн орно шүү. Аав нь эрэхтэй хүүдээ зөндөө тоглоом авчирнаа гэд үнсэж гарав. Төгөлдөр хүүч завжныхаа хажуугаар шүлсээ гоожуулан аавыгаа тоглож байна хэмээн амаа ангалзуулан инээн. За миний хүү галт тэр хөдлөлт өгөж байна гэхэд Баярбат хүүгээ Мишельд өгөөд
түүнийгээ чангаас чанга тэврэн чамдаа хайртай шүүгээд үнсэн баяртай гисээр эргэтэл төгөлдөр хүү Аба хэмээн хэлв. Баярбат эргэн харж юу гисэн бэ? Миний хүү дахиад хэлдэ. Аавда гэтэл Аба хэмээн хүү хоёр гараа савчин хэлээд хот хотхийн инээн өнгөрлөө. Баярбат хөөрөн Мишелэ, ээжээ, аава, миний дүү та нар сонсов. Хүүгийн минь хэлхийг сонссон уу? Хүү маань хэлд орхон. Аава гэж анхныхаа үгээ хэллээ штэ хэмээн хүүгээ дээр өргөн доороо эрэглээ. Төгсөв 2007 он.